오늘은 욥기 21장을 보겠습니다. 자, 오늘도 хэдүүлээ Йов 21-р бүлгийг үзэх гэж байгаа. 네, 이 욥기가 총 42장으로 되어 있습니다. За, хэдүүлээ Йов номыг харах юм бол ерөнхийдөө нийтдээ 42 бүлэг байгаа. 그러니까 지금 욥기 21장은 딱 욥기의 딱 절반에 해당되는 곳입니다. Тэгэхээр хэдүүлээ одоо яг нөө Йов номны талд нь орж ирэх гэсэн үг шүү дээ, тий? 42장까지 있다 보니까 뭐 한 학기 동안 배워도 지금 두 학기를 배웠는데도 다 못 배운 것이죠. Тэгэхээр хэдүүлээ харах юм бол нэг удирлын турш тий? Одоо хоёр удирлын турш хэдүүлээ сурсан шүү дээ, тийм ээ? Тэгээ хоёр удирлын турш сурсан гэхэд чинь одоо дөнгөж хастаа орж ирсэн, тийм ээ? 지금 우리가 배우고 있는 것은 이제 욥의 친구들이 계속 욥에 대해서 이렇게 공격하는 것과 거기에 대한 또 욥의 반박에 대해서 이제 나와 있습니다. За хэдүүлээ одоо сурж байгаа агуулгуудыг харах юм бол Йовын найз нарын талаар ярьж байгаа тийм найз нарынх нь одоо Йовыг нцааж байгаа нцаалтуудын талаар хэдүүлээ сурж байгаа. 우리가 욥기를 뭐 배우면서 계속 강조되는 말씀이지만은 욥은 이렇게 고난을 당하는 것이 죄 때문에 당하는 고난이 아니라는 것입니다. бид нэр хэдүүлээ сурж байгаачлан тийм Йов одоо асуудал их байгаа. Олон их унсан гэхдээ түүний унсан шалтгаан нь болохоор тэр одоо буруу юм гэж хэлсэн байгаа тийм ээ. 그런데 이제 욥의 친구들은 그 일반적인 그 원리만을 가지고서 욥이 범죄했기 때문에 그런 고난을 당하고 있다고 계속해서 욥을 공격하고 있는 것입니다. 네, Йовын нөгөө найзууд нь болохоор Йовын одоо байгаа байдлыг харахтаа тийм яг ийм үндсэн ойлголтуудын хүрээнд тэг Йовыг дандаа ер нь байгаа гэм үйлдсэн л учраас тийм асуудалтай байгаа гэм үйлдсэн л учраас ингээд ийм асуудлуудад орж байгаа гэсэн юм хүсэлийг ингээд байнга хийсээр байгаа. 네, 그러니까 그 욥과 욥의 친구들의 신앙이 차이가 너무 많이 나는 겁니다. Тэр хэдүүлээ эндээс харах юм бол Йов болон Йовын найзуудын одоо тэр итгэлийн төвшин тий ямар нэлээд ялгаа байгааг ингээ харж болж байгаа. 이게 욥은 상당히 그 깊은 그 신령한 그 신앙의 길을 걸어가고 있다고 한다면은 욥의 친구들은 욥만큼 그런 그 깊은 진리의 세계에 들어가지 못하고 있는 것입니다. Тэр харин Йовын хувьд болохоор чинь маш одоо сүнслэг те илүү гүн ийм одоо итгэлийн суурьтай байгаа. Харин Йовын найзуудыг харахад одоо маш simple буюу энгийн тийм ээ. Тэгээд ийм байдлаар одоо аливаа зүйлд хандж исэн. Буюу итгэлийн төвшингүүдийг хэдүүлээ ингэж одоо ялгаж болохоор байгаа гэж. 그래서 욥의 친구들은 자기들이 깨달은 일반적인 진리를 가지고서 그 욥의 그 신령한 신앙의 세계를 이해하지 못하고 욥을 계속해서 정죄하고 있는 것입니다. Тэр Йовын найзууд болохоор өөрсдийнхөө тэр одоо тий энгийн гэх юм уу энэ ойлголтуудаараа альваг хүлээж авч байгаа бөгөөд тэрнгээрээ бас ингэж Йовыг одоо тавчлаад байгаа шүү дээ тийм ээ. 그러니까 육에 속한 신앙을 가지고 있는 사람이 영에 속한 신앙을 가지고 있는 사람을 이렇게 정죄하는 그런 것과 비슷한 것입니다. Тэр нэг талаараа харах юм бол нэг итгэгч нар гэж ярихлаарэ итгэгч хүмүүсийг бас ингээд дотор нь олон одоо яаж үзэж болж байгаа тийм ээ гэх юм бол махбодтой харьяалагддаг итгэгч хүн махбодын харьяалсан итгэгч нар эсвэл сүнслийн хамааралтай итгэгч нар гэх мэт олон байна. Йовын найзуудын хувьд болохоор чинь махбодтой харьяалалтай ийм хүмүүс байсан. Тэгэхээр тэд нар болохоор сүнсний ийм харьяалалтай хүмүүсийг ойлгохгүй байгаа даа тийм. 그래서 이렇게 참 우리는 성경의 깊은 진리를 배우고 깨닫는 것이 중요합니다. Тэгэхээр бидний хувьд болохоор Библийн тэр гүн утга тийм энийг бид нар анхаарч ойлгох нь их чухал. 그럼 욥기 21장의 장면은 친구 교훈입니다. За одоо идлээ 21-р бүлгийг үзэх гэж байгаа. Тэгээ 21-р бүлгийн одоо гол сэдв нь болохоор найзын сургамж гэсэн сэдв байна.
친구의 친구. 친구가 몽골말로 뭐라고 해요? 친구. 친구죠, 친구. найз. 예? 그냥 친구라고 그래요? 아니요, найз 이름은. 예. 이렇게 나, найз. 냈지? 아하, найз. 뭐 영어는 프렌드인가요? 네. 자, 첫 번째로는 욥이 친구들에게 자기의 말을 듣고 당한 일을 보고 배우라고 함. За нэгдүгээр сэдэв болохоор ёо найзуудтай надад тохиолдсон асуудлаас харж сургамж аваа гэж хэлсэн. 1절로 6절입니다. За 1-ээс 6 дугаар эшлэл байгаа. 두 번째는 악인도 잘 되는 일이 있다고 함. За 2 дугаарт нь болохоор муу нэгэн ч гэсэндээ хорон хүнд ч одоо тий бүтэмжтэй ажил байдгаа гэж хэлсэн нь. 이건 7절로 16절입니다. 7-оос 16 дугаар эшлэл байгаа. 그다음에 세 번째는 악인은 심판받는 것이 마땅하다고 함. За 3 дахь нь болохоор хорон нэгэн шийтгэгдэх нь зохистой гэсэн нь. 17절로 21절. 17-оос 21 дэх эшлэл байгаа. 네 번째는 악인에게 심판이 당장에 임하지 않는 경우가 있다고 함. За дөрөвдүгээр сэдэв болохоор хорон нэгний шийтгэл нь тэр дороо ирэхгүй байж болно гэх юм. 22절로 34절입니다. 22-оос 34 дэх эшлэл. 네, 이제 첫 번째 대리 보겠습니다. 첫 번째는 욥이 친구들에게 자기의 말을 듣고 당한 일을 보고 배우라고 함. 1절 6절입니다. За нэгдүгээр эшлэл болохоор 1-ээс 6 дугаар нэгдүгээр сэдэв 1-ээс 6 дугаар эшлэл байгаа тийм ээ. Йов өөр тохиолдолд найзтайгаа суралцаарай гэж хэлсэн. Хоёо. 네, 1절로 3절까지 한번 읽어보겠습니다. 1-ээс 3 дугаар эшлэл. 네, 욥이 대답하여 가로되 너희는 내 말을 자세히 들으라. 이것이 너희의 위로가 될 것이니라. 나를 용납하여 말하게 하라. 내가 말한 후에 또 조롱할지니라. За 1-ээс 3 дугаар эшлэл. Тэгэхэд Йов хариулсан. Хэл хүгийг минь анхааралтай сонс. Энэ нь та нарын сайншрал болгүй. Намайг төвч намайг би яри. Тэгээд ярьсны минь дараа хурцгаа. 자, 욥이 자기를 조롱하는 새 친구들에게 자기 말을 듣고 배우면 그들에게 유익이 될 것이라고 정중하게 말했습니다. 응? 끊겼어요? 안 들려요? 아, 인터넷이 끊겼나 본데. 음. Уунаа байхгүй болчих. Би гацаа тань уу гэж бодсон чи. Хой. Явсаа. Миний үг сонсогдож байна хүмүүс ээ? Сая нэг хэсэг алга болчихлоо. Ямарсан дээр миний пиццад байгаа юм болоо гэж бодсон чинь. Маханий цаана 1-ээс 3-까지 읽었고요. 썼다고 шүү. Миний бас заримдаа гацаад байгаа юм. Э, 아니, 나 끊긴 줄 알았어요. бид нэр гайхаал энэс. Харин интернет ерөнхийдөө гацаад байгаа. 시작해도 돼요? 네, 목사님, 저는 1절에서 3절까지 읽었어요. 그래서 욥이 이렇게 자기를 조롱하는 새 친구들에게 자기 말을 듣고 배우면은 그들에게도 유익이 될 것이라고 정중하게 말했습니다. 네. За тэгэхээр Йов өөрийнх нь үгийг одоо 3 найзтай хэлж байгаа тийм ээ. Өөрийнх нь үгийг сонсоод та нар бас ингэ суралцах юм бол дараа та нарт бас тустай гэж хэлж өгсөн. 이게 조롱을 하고 싶어도
자기 말을 좀 다 들어본 다음에 하라는 것입니다. Тэгэхээр найзуудаа ингэж та нар намайг одоо юу гэж хэлсэн ч болно. Гэхдээ эхлээд миний үгийг нэг сонсоотоо гэж хэлсэн. 근데 사실 욥이 말하는 진리는 그들에게 큰 위로가 됩니다. За тэг яг үнэндээ бол Йовын одоо хэлж байгаа хэлэх үгнүүд тийм ээ үнэн нь бол тэр найзуудын хувьд бол маш тийм том сургамж бас тайвшрал болох ийм агуулгууд байгаа. 그 욥의 친구들은 욥의 바른 말에 대해서 위로보다는 사실은 조롱을 한 것입니다. Гэхдээ одоо яг үнэндээ нэг Йовын найзууд нь Йовд болохоор тайлбарлын үг гэхээс илүүгээр одоо Йовыг одоо доош нь хийсэн тий хичээсэн ийм агуулгуудыг хэлээд байгаа шүү дээ тий. 그래서 욥은 자기의 말을 그 친구들이 들으면은 또다시 조롱할 것이라고 말한 겁니다. Тэгэхээр Йов юу гэсэн гэхээр би одоо дахиад та нарт юм хэлье. Та нар магадгүй миний үг сонсоод дахиад одоо намайг бас ингээд шүүгч доош нь хийх баха. Гэхдээ тэгсэн ч гэсэн та нарт тустай учраас та нар сонсоо гэж. 이 남을 조롱하기를 잘하는 사람은 이 바른 말이 자기들 귀에 잘 들어오질 않습니다. Бусдыг ингээд нөгөө шүүдэг тэгээ бусдыг ингээд урмыг хугалдаг ийм хүмүүс болохоор бусдаас илүү зөв үгийг сонсож олж сонсож ирэн чаддаггүй. 근데 그런 사람한테는 아무리 바른 진리를 전해줘도 잘 듣지를 않는 것입니다. Тийм хүмүүст ингээд нөгөө хичнээн чухал тий үннийг ингээд хэлж өгсөн ч гэсэн тэд нар ингээд сайн ойлгохгүй сонсохгүй байдаг. 한국 사자성어에 보면은 소 귀에 경을 읽는다는 말이 있어요. 우이독경이라고 하는데요. 소 귀에다가 경을 읽는다. 이게 책을 예를 들어 소 귀에다가 책을 읽어준다 해도 소가 무슨 반응이 있겠냐 그 말이에요. 우리 몽골에는 네. 당나귀 귀에는 어. 뭘 넣어도 다 똑같고 금 넣어도 똑같아. 똑같이 그 사람은 그 당나귀는 이렇게 버린다고 하는 그런 단어가 있네. 그런 말이 있는데. 한국에는 뭐 근데 당나귀 선생님 요 зөөрөг гэдэг гинэ. Үхрний чихэнд ном уншихтай адилхан гэж хэлдэг гинэ. 뭐 한국에는 당나귀가 흔치 않으니까요. 뭐 그 소가 집집마다 소가 있으니까 막 그런 것 같아요. 아하. Тэгээ би зөөлөд нөгөө манайх болохоор илчигний чих гэж ярьдаг гэсэн чи Солонгост болохоор илчиг тийм их байдгүй гинэ. Тэгээд үхэр харин арай жоохон илбэг хүмүүст нэг ойлгоход зөвхөн байдаг учраас үхэр гэж ярьдаг гинэ. 근데 아무리 바른 진리를 할지라도 그 깨닫지 못하는 사람한테는 전해줘도 뭐 아무런 효과가 없다는 것입니다. Тэгэхээр нөгөө тэг хичнээн их чухал тий одоо үнэн ярьсан ч гэсэндээ нөгөө хүн ойлгохгүй байдаг гэсэн үг. 그래서요, 그 진리가 참 깨달아지는 게 큰 은혜입니다. Тэгэхээр хэрвээ хүн сонсоод та үнэнийг ойлгож авч байна гэвэл эн чинь маш том нэгүүлсэл буюу ивэл гэсэн үг ээ. 말씀을 들을 때에 그 말씀의 신령한 뜻이 깨달아진다는 것은 참 하나님 앞에 큰 은혜를 받은 것입니다. Эзний үгийг сонсох үед те эзний үгийн тэр утга танд хэрвээ ойлгогдож байна гэвэл эн чинь ч гэсэндээ эзнээс өгөгдөж байгаа маш том өрөөл шүү гэнэ. 양심을 쓰고 믿음 있는 사람이 진리가 깨달아지게 하시는 겁니다. Тэгэхээр нөгөө нэг яадаг гэхээр итгэлтэй хүн те итгэл байгаа хүн хүнд яадаг гэхээр тэр эзний үг хүртэл ингээ ойлгогдож эхэлдэг. 이 욥의 친구들은 자기들이 그 깨달은 그 좀 초보적인 그 진리만 가지고서 자꾸만 욥을 공격하고 있는 것입니다. Йовын найзууд болохоор нэг хагас дутуу ойлгосон тийм өөрсдийнхөө ойлголт өөрсдийнхөө бодлоор л нэг ертөнцийг ойлгосон юм шиг Йовыг загнаад байгаа шүү дээ тий. 근데 욥이 아무리 좀 차원 높은 진리를 말해줘도 그 친구들은 그것을 들으려고 하지 않는 것입니다. Тэгээ Йовын хувьд болохоор хичнээн одоо тийм илүү гүн гүнзэг зүйлийг ойлгочоод
тэрийг ингээд хэлж өгөөд ахад тэд нар болохоор тий ойлгохгүй байгаа тий. 네, 그다음에 4절 말씀 보겠습니다. Баярлалаа. Дөрөвдүгээр эшлэлийг харъя. 나의 원망이 사람을 향하여 하는 것이냐? 내가 어찌 초급하지 아니하겠느냐? За мөхөх хүмүүст би гомдлоо мөхөх хүмүүс рүү хийх юм уу? Мөн би төвчээргүй байж ис болох юм уу? 이 욥은 자기가 당하는 그 어려운 문제를 풀지 못해서 좀 이게 수심이 좀 많다는 뜻입니다. Тэр Явын хувьд болохоор өөрт нь одоо тохиолдож байгаа тэр одоо альсга мэт тий буруудал хийдэггүй хэрнээ ингээд одоо сахилгажуулагдж байгаа энэ байдлууд дундаа өөрт нь нэг төвчээр бүр заагдаж зарим тохиолдолд ингээд төвчээрийн хязгаар нь алдагдж байгаа шүү дээ тийм ээ. 자, 욥은요, 자기가 이 하나님을 좀 바로 섬기고 있는데 왜 죄인처럼 고난을 당하는가 하는 문제가 해결되지 않아서 그래서 근심에 빠졌다는 것입니다. тэрээр одоо тийм нэг хамгийн их эзэн бохны өмнө зүв байх гэж хичээгээд ингээд амьдэрсэн. Гэхдээ яг одоо болохоор бүх хүмүүст ингэ чи болох гэмтэн гэж ингэ чичлүүлээл тэ. Гэхдээ тэрнийхээ шалтгааныг ингээд ойлгохгүй ингээ одоо тий тэгээ үргэлж зовлон дондоо байгаа энэ байдал дээрээ ингээд сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ маш ингээд хэцүү давчуурал донд бас байсан тий. 우리도 때때로 내가 하나님 말씀대로 바로 살고 믿음을 지키고 있는데 왜 그렇게 그 어려움을 당하고 시련이 오는가 하는 그런 문제에 부닥칠 때도 있습니다. Бид нар ч гэсэн заримдаа тийм болдог. Яагаад ингэж юм болоо гэдэг ч юм уу те. Би яг ингээд би юу буруу зүйл хийгээгүй дээ гэдэг ч юм уу. Энэ асуудал яагаад шийдэхгүй байгаа юм болоо гэдэг ч юм уу те. Тэрнээсээ болоод ингээд давчуурах те. Ийм тохиолдлууд ч гэсэн хүмүүст байдаг. 오히려 하나님 말씀을 지키지 않고 믿음으로 살지 않는 사람이 더 세상 일도 잘 되고 더 건강하고 모든 일이 잘 형통한 모습을 보고 거의 낙심이 될 만한 때가 있었다고 시편 기자도 말하고 있습니다. Тэгээ эсвэргээрээ яадаг гэхэлээ нөгөө нэг бид нар тэгдэг те ингээд ямархан ажил бүтээдэг. Бид нэр яг үннээр явах гэхэлэр ерөөсө бүтэж байгаа юм байхгүй маа гэдэг ч юм уу ингээд давчрах үе байдаг шүү дээ те. Эсвэргээр нь ингээд яг одоо үннийг дагахгүй өөрсдийнхөө болгоод хийгээд явж байгаа хүмүүсийн үйлсүүд нь илүү бүтэж байгаа юм шиг харагдах тохиолдол ч гэсэн байдаг. 그러니까 죄인들이 악인들이 잘 되는 것을 보고 부러워하지 말아야 됩니다. Тэгэхээр бид нэр гэхдээ тэгсэн ч гэсэндээ бид нэр яах вэ гэхээр буруу замаар явж байгаа те эсвэл гэмт нэгнүүд илүү сайн болж байгааг харахтаа одоо тэдний шиг болох юмсан гэдэг ч юм уу те ингэж одоо тэр хүмүүсийг хараад атаахаж бол болохгүй. 이게 믿음 지키려고 하는 사람은 계속해서 환란이 오고 시험이 오는데 말씀대로 살지 않는 사람은 하는 일마다 다 잘 될 때 사람이 거기서 실족하기가 쉽습니다. Тэр итгэлээ одоо сахих нь тий хэцүү. Гэхдээ тэрнээс гадна бас яадаг гэхээр хийж байгаа бүх зүйл нь сайн болоод байгаа хүн ч гэсэндээ буцаагаад эзэн бурхан руугаа найдах гэсэн бас хэцүү. 시편 73편을 한번 잠깐 보고 갈까요? Баярлалаа. Дуулал номны 73-ыг харъя. 여기 보면은 1절부터 잠깐 보면요. 1절부터 목사님. 예, 하나님이 참으로 이스라엘 중 마음이 정결한 자에게 선을 행하시나 나는 거의 실족할 뻔하였고 내 걸음이 미끄러질 뻔하였으니 이는 내가 악인의 형통함을 보고 오만한 자를 질시하였음이로다. 저희는 죽는 때에도 고통이 없고 그 힘이 강건하며 타인과 같은 고난이 없고 타인과 같은 재난도 없나니 그러므로 교만이 저희 목걸이요 강포가 저희 입는 옷이며 살찜으로 저희 눈이 솟아나며 저희 소득은 마음의 소원보다 진하며 저희는 능욕하며 악하게 압제하여 말하며 거만하게 말하며 저희 입은 하늘에 두고 저희 혀는 땅에 두루 다니도다. 이렇게 쭉 악인들이 잘 되는 모습을 쭉 그렇게 기록해 놨잖아요. 쭉 기록해 놓다가
16절에 보면은 이런 말씀하고 있어요. 16절에 내가 어쩌면 이를 알까요? 생각한즉 내게 심히 곤란하더니 17절에 하나님의 성소에 들어갈 때에 야 결국을 내가 깨달았나이다 그랬습니다. Окей, амен. За тэгэхээр дуулаад 73 дахь бүлгийг хэдлээ харах юм бол энэ дээр болохоор одоо нөгөө зөв биш те буруу дагсан ч гэсэндээ буруу сонголтуудыг үнэн биш сонголтуудыг хийсэн хүмүүс үргэлж ингээд хожиж байгаа юм шиг ийм одоо мессежд гарч ирж байгаа. Үнэн дээр бурхан Израильд зүрх цэвэртэнг бас Израильд зүрх цэвэртэнд бас сайн хөлмийн гэтэл бараг бүдрөв улмын тэгтэлд хариугүй халтрав гэм буруутны амжилтыг хараад сайрхагчид би атаархав. Тэд өөхөх цагтаа зүдгүүргүй агаад би хаана тарган юмаа. Тэд бусад хүмүүс шиг зовлонгүй хүн төрлөختөн шиг гамшиггүй. Тиймээс бардамнал нь тэдний хүзөөний зүйлт болж хүчирхийллийн хувцас тэднийг дэмэрдгөө. Таргалснаас болж нүд нь бүлтэрчээ. Зүрхнийх нь төсөөллүүд хүслээс нь ч илүү ажээ. Тэд элэглээж дарангуйллын талаар хорсолтой өгүүлж ихэмсгээр бас ярьцгаанаа гэх мэтчлэн ингээ үргэлжилж байгаа. Гэтэл ингээд цаашаа явж байгаа тэтэл 16 дахь ишлэл болон 17 дахь ишлэлийг харах юм бол харин энэ дээр юу гэж хэлэхээр үүнийг ойлгохоор бодох үед минь надад маш хэцүү байваа гэсэн. Тэгээ 17 дээр Бурхны ариун газарт орох хүртэл минь ийхүү үргэлжиллээ. Тэгэхэд би тэдний эцсийг ухаарсан юм аа гэдэг жахгүй. Үнэн дээр та тэднийг альтергатай газар байлхан та тэднийг бүхэл рүү хайсан байжээ гэдэг юмээс. 그러니까 하나님의 성소에 들어가서 기도할 때 하나님께서 그 뜻을 깨닫게 하셨다는 것이죠. Өөрөөр хэлэх юм бол 17 дээр тэр одоо зөвхт нэгэн эзний өргөө эзний одоо оршихуйд очоод тэгэхээр залбирах үед эзний ариун газар очоод залбирах үедээ л тэрийг ойлгосон гэж. Яагаад тэр хүүшээ эн чинь одоо тухайн үедээ жаргаад байгаа юм шиг болсон боловч тэдний эцэс чинь ямар өрөвдөлтэй байдгийг ойлгосон гэж. 욥은 죄가 없으면서 왜 죄인처럼 고난을 당하는가 하는 문제가 아직도 해결이 되지 못했기 때문에 이렇게 마음으로 고통을 당하고 있는 것입니다. Тэгээ Йовын хувьд болохоор гэмээс зүгтээ шингэж амьдсан. Гэтэл тэгээ бүх зүйлүүд нь ингээ бүрдэхгүй болохгүй тэгээ дандаа ингээ эвдэрсэн, сүрсэн, өвдсөн, хавдсан ийм байгаад байгаа. Гэтэ Йов тэр дундаа тэгсэндээ хүн л болсон хойно тэгээ ингээ бас гутарж байгаа тий. Би яагаад ингэсэн юм болоо? Яг яах вэ энийг тий. 그러나 하나님께서는 그런 그 고난으로 인해서 자기를 연단시켜서 하나님의 사람으로 만드시기 위한 하나님의 사랑이라고 볼 수가 있습니다. Гэхдээ бурхан харин яасан гэхээр түүнийг одоо тэгээд ч болтугай бүр илүү цэвэршүүлээд босгож авах гэсэн нь Йов руу хандсан нэг талаараа бурханы бас хайр байсан тий. 그러니까 그런 고난이 없으면은 사람이 만들어지지 못합니다. Ер нь бол альва асуудал гэдэг зүйл байхгүй бол хүн одоо босгон байгуулагддаггүй. 그런 고난을 통해서 자기를 발견하게 되고 또 자기 죄를 깨닫게 되고 낮아지게 되고 하나님만 더 의지하게 되는 것입니다. Харин эсрэгээр яадаг гэхээр асуудал ирж бэж хүн одоо эн чинь юу вүлээ гэж ингээд нөгөө түр одоо зогсолт хийгээд эзэн рүүгээ хараад өөрлөгөө хараад би хэм бэ бурхан хэм бэ ер нь юу вэ гэдэг ингээд бодож эхэлдэг. 예수님도 아무 죄가 없으신 분이시지만은 사람들에게 많은 고난을 당하셨습니다. 억울한 일을 당하셨습니다. За тэгээд л харах юм бол орчлон дээр би ганцаараа зовж байгаа юм юусоо биш үү те. Эзэн Иесус бас тийм ээ те. Эзэн Иесус бол гэмгүй нэгэн. Гэхдээ тэр энэ дэлхийд амьдрахтаа бас их ингээд нөгөө зөндөө олон асуудлууд байсан те. 그러나 예수님께서는 모든 것을 다 공의로 판단하신 하나님께 다 맡기셨습니다. Тэгээ харин эзэн Иесус бас яасан гэхээр аливаа зүйлийг бүгдийг шударгаар шүүгч те эзэн бурхандаа даатгсан гэсэн. 하나님께서는 다 행한 대로 갚아주시는 분이기 때문에 선을 행한 사람에게는 상급으로 갚아주시고 악을 행한 사람에게는 심판으로 갚으시는 겁니다. Тэгээ бидний бурхан бол бас шудраг бурхан тийм ээ. Хүн болгонд үйлсийн дагуу хариуг өгдөг.
зөвхтийг үлдэж байгаа нэгэнд зөвхтийн хариу ирдэг. Ба харин зөвхт бусыг үлдэж байгаа нэгэнд зөвхт бусынх нь овжингийнх нь хариу нь өөрт нь буцаад очдог тий. 자, 그다음 5절 말씀 한번 보겠습니다. Тэгэхээр 5 дугаар ишлэгийг харъя. 너희는 나를 보아라, 놀라라, 손으로 입을 가리우라 그랬습니다. За 5 дугаар ишлэгийг үслэх. Хараач намайг тэгээд та нар цочирд гараараа амаа таглаа гэж. 욥이 친구들에게 죄 없이 고통당하는 자기를 보고 좀 놀라면서 깨달으라는 것입니다. За тэгэхээр яв найзуудаа юу гэсэлээрээ та нар намайг хараа. Тэгээд гэмгүй гэрнээ тэгээд зовлон туулж байгаа намайг харахтаа та нар цочирдож гайхтаа гэж хэлсэн. 즉, 모든 고난은 다 죄값으로 온다는 생각을 좀 버리고 하나님의 특별한 섭리를 깨달으라는 것입니다. Тэгэхээр юу гэсэлээрээ та нар одоо бүх л ямарваа нэг асуудал гарах болоод энийг надад гэм нүгэл гэдгээ болоо. Тэгээ харин яах вэ гэхлээрээ гэмгүй явах үедээ ч гэсэндээ хүн асуудалд орж болдгиймаа гэдгийг ойлгож аваа гэж хэлсэн. 이 손으로 입을 가리라는 말은 좀 잠잠하고 있으라는 것입니다. За энэ дэр гараараа амаа таглаараа гэсэн тий. Энэ юу утгатай гэхээр жоохон чимээгүй байжээ гэсэн утгаар хэлж. 이 욥이 죄가 있어서 고난당하는다는 말을 다시 하지 말고 좀 잠잠히 있으면서 하나님의 섭리를 배우라는 것입니다. За тэгэхээр юу гэхээр яав гэсэн тий наад тугасаа гинтээ уучраас л ингэж асуудал байгаа ингэж болдог. Шууд ингэж болдог энэ бодлуудыг тий бодлуудаа жоохон болоо гэж хэлсэн. 근데 하나님은 뜻이 있기 때문에 의인도 고난당하게 하시는 것입니다. За тэгэхээр тий эзэн бурхан бол одоо бас тий тодорхой төлөвлөгөөнийхөө дагуу зөвхт хүнийг ч гэсэндээ асуудалд ингээ оруулдаг юм аа гэдэг хэлсэн. 뭐 꼭 죄가 있는 사람만 고난당한 것이 아닙니다. Тэгэхээр харах юм бол тий зөвхөн бид нар ч гэсэндээ тий асуудалтай байгаа хүн болгоныг харахтаа гэмтэл байгаа үз гэж болохгүй гэсэн үг нь тий. 일반적인 진리로는 죄를 지은 사람은 고난당하는 것이 당연합니다. 하지만 욥과 같은 경우를 통해 볼 때 꼭 죄가 있는 사람만 고난당하는 게 아니라 죄가 없는 사람도 고난을 당한다는 것입니다. Тэгэхээр бидсэн бас бодохдоо тийм ээ. Ер нь жилийн одоо ер нь бол тэгдэгдээ гэдэг ийм одоо бодлоор хэрэг бодлоо гэж бодоход тий асуудал гарлаа гэхэд чинь юу буруу хийсэн бэ? Яасан бэ гэд ингээд шууд ингэж одоо ямар гэмээс болов гэд ингээ хайж болно. Гэтэ Йовын хувьд болохоор чинь арай нэг өөр кейс байгаа даа тий. 그다음에 6절 말씀에 보면요. 내가 추억하기만 하여도 답답하고 두려움이 내 몸을 잡는구나. За тэгээд 6 дугаар ишлэг цааш нь хэлээ харах юм бол үсгэлээрээ бодох бүртэл би зөвхөн бодох төдийл би айдаст ингээд автаж би минь салганж байна гэж хэлсэн. 욥이 지금까지 당한 아주 비참한 일들, 즉 뭐 10자녀가 죽은 거라든가 또 몸에 이렇게 당하는 그런 고통 등을 말하는 겁니다. 이것을 좀 기억만 해도 너무 답답하고 두려움이 몸을 잡는다는 것입니다. Тэгээ Йовын хувьд болохоор тий одоо өнөөдрийн хүртэл одоо тохиолдсон асуудлууд гэсэн үг байхгүй юу? Жишээлх юм бол тий 10 хүүхэд нь өнгөрцөн, хамаг юм алга болсон тий өөрөө яар шарханд баригдсан, тэрэндээ үнэхээр зовлонтой байгаа гэх мэтчлэн одоо тэрээр чинь гашууд чадах амжихгүй тий байгаа энэ байдлынхаа талаар төр зурда бодох төдий л ингээ яаж нэг гэсэн бэ? Бодох төдий л ингээд би хамаг биеийг салганж байна гэсэн. 이렇게 지나간 일이 너무나 고통스러운 일이기 때문에 생각만 해도 아주 답답하고 또 두려움이 자기 몸을 사로잡는다는 뜻입니다. Тэгээ өөрийнх нь тий өнгөрсөн сая ингээ болж өнгөрсөн энэ зүйлүүдийг харах юм бол одоо тий бодох төдий л гэсэндээ маш салганаж бүр ингээ дахиад ингээ айдаст автаж тий үнэхээр нөгөө одоо юу гэдгэлээ биднийхээр нөгөө контрол алдаж байна гэсэн үг шүү дээ тий. 왜 과거에 뭐 어떤 자기가 어떤 큰 무서운 일을 만났다든가 또 어떤 두려운 일을 당했다든가 또 잊을 수 없는 아주 큰 고통을 당한 그런
과거에 그런 일들이 있었을 때 그것을 생각만 해도 막 그냥 너무 답답하고 막 두렵고 소름이 끼치고 그런 경우가 있잖아요. Тэгээ бидний хувьд ч гэсэн тэгдэг шүү дээ тийм ээ. Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн яг биений хувьд те дүрс хийлгсэн, сэртгэлгсэн ийм зүйлсүүд бол байдаг хүмүүс болгоно байгаа. Гэтэ тэр болгоныгоо ингээд эргүүлжид бодох бод төдийл те нуруугаар хүүт оргоол эсвэл ингээл те тэгээ 50 биш болоод ингэдэг шүү дээ те. 근데 욥도 마치 그와 같다는 것입니다. Тэр Йовын хувьд болохоор яг тэгжсэн гэсэн утгаа. 생각을 해보세요. 과거에 지금 자기 10자녀가 한꺼번에 다 죽었잖아요. 그걸 만약에 생각을 해보면은 거기서 아마 그 답답하고 두려운 마음이 들지 않는 사람은 없을 것입니다. Тэр миний бодлоор хэдүүлээ бодгож гисэндээ тий нэг өдөр 10 хүүхдээ алдна гэдэг чинь юу гэсэн үг вэ тий. Тэгээ бид нэр одоо хөндлөнгийн байдлаас ч гэсэндээ энийг ингээд бодоход л тий одоо өстэй нулимс нүдний аяганд нулимс цэлгэнэ тий одоо өстэй хастал чихэн нэг гартаа цай барьж ивэл тэр нь гарын салганаад ч юм уу тий ингэх байсан баг тий. 그런데 우리가 한 가지 알아야 될 것은 과거의 일을 기억해야 될 것도 있지만은 잊어버려야 될 것도 있습니다. Тэгэхээр хэдүүлээ бас нэг бодох зүйл байдаг. Тэр юу гэхээр альва зүйлийг өнгөрсөн зүйл өнгөрөн одсон зүйлсүүд дээр мэдээж хэрэг бид нэр те санах хэвээр ийм зүйлүүд бас байгаа. Гэхдээ санахаас илүүгээр бас түүнийг мартаад одоо орхих хэвээр ийм зүйлүүд бас гэж байдаг. 이게 과거의 일이 내 신앙에 유익이 없는 일이라면은 우리가 그것은 과감하게 빨리 잊어버리는 게 좋습니다. Тэгээ бид нэр өнгөрөн одсон зүйлсүүд донд тийм ээ магадгүй миний одоо тэр итгэлт одоо үр нөлөөгүй те эсрэгээрээ миний итгэлийг ханхуулах үйс ийм зүйлсүүд хэрвээ байгаа гэх юм бол тэдгээр зүйлсүүдийг бид нэр одоо мартаад орхисон дээр үүдэг. 어떤 사람은 과거에 자기가 잘한 일만 자꾸 추억하면서 그걸 말하면서 자랑스럽게 얘기하는 사람도 있습니다. Тэгээ зарим хүмүүс бас тэгдэг одоо нэг өнгөрсөн зүйл гэдэг дотор нь дандаа муу гэхгүй л те сайн зүйлүүд ч байгаа. Зарим хүмүүс ингээд өнгөрсөн өөрийнхөө тийм сайн байсан одоо те сайн одоо хийсэн тэр зүйлсүүдийг ингээд үргэлж ингээд санаад би урд нь тэгжсэн, би урд нь ингэжсэн гэд ингээд тэрийг нөгөө орхихгүй бодоод байгаад идэг. 그러나 과거에 자기가 잘한 것만 자꾸 자랑하면서 현재 자기 믿음을 지키지 못한다면은 그건 아무런 자기에게 유익이 없는 것입니다. Тэгэл одоо эсрэгээрээ яах вэ гэхээр өнгөрсөн одоо тэр зүйлүүд нь магадгүй те юуны бидний итгэлт итгэл өсөхөд нөлөөлөхгүй эсрэгээрээ тэгээд одоо зогсон байхад ч юм уу нөлөөлөх үедсээр те би одоо яг юм биш өмнө тийм байгаагүй гэдэг ч юм уу нэг тийм байдаг штэ. Тэгэхээр хэрвээ ийм зүйлсүүд маань миний итгэлийн өсөлтөнд нөлөөлөхгүй шаардлагагүй юм тэр байгаа гэх юм бол тэр хичнээн одоо зүйл байсан ч гэсэндээ бид нэр орхиж мартдаг байх хэрэгтэй. 또한 그 과거에 자기가 잘못한 것만 자꾸 추억하면서 기억하면서 거기에 매여 있으면서 그 앞으로 나가지 못한다면은 그것도 잘못된 것입니다. Тэр бид нэр бас тийм одоо эсрэгээрээ бас нөгөө нэг одоо муу зүйлсүүд ч гэсэн байдаг те тэр болгон дээр үргэлж санаад байнга бодоод ч юм уу те нөгөө уршинаг гэдэг одоо алхаж чадахгүй хэрэг байгаад байх юм бол бид нэр тэрэн дээр бас яах ёстой вэ гэхээр одоо нөгөө орхиод урагшилдаг байх хэрэгтэй. 그런 일들은 내가 신앙생활하는데 큰 도움이 되지 못하기 때문입니다. Тэгэхээр тийм болохоор тэгвэл хэдүүлээ яах вэ гэхээр одоо юг аливаа зүйл дээр бид нэг тийм одоо юу яах ёстой гэсэн мэрэгэн байх хэрэгтэй. Би ямар энэ нөхцөл байдлыг яах вэ? Орхих хөлөө, авчих хөлөө гэх мэтчлэн. 그러나 하나님께서 나에게 베풀으신 은혜에 대해서는 항상 잊어버리지 말아야 됩니다. Гэхдээ бид нэр огт мартаж болохгүй хэсэг гэж бас байгаа. Тэр нь ямар хэсэг гэхээр эзэн бурхны танд өгсөн тэр ивэл нэгүүлсэлийг бид нэр огт мартаж болохгүй. 네, 예수 그리스도를 통해서 내 죄를 다 사해 주시고 나를 구원해 주신 그 구속의 은혜에 대해서는 항상 기억하고 잊지 말아야 됩니다. Бид нэр ялангуяа
эзэн Иесус Христээр дамжуулаад те бидний гмийг уучлсан, биднийг те одоо аварсан, те итгэлээр аварсан энэ нандин нэгүүлсэлийг бол бид нэр огт мартаж болохгүй. 만약에 내가 혹이나 믿음이 떨어지려고 하고 또 곁길로 나가려고 하다가도 하나님께서 나에게 베풀어 주신 그 은혜를 기억하고 다시금 주님 앞으로 돌아와서 믿음을 지키게 되기 때문에 유익한 것입니다. 그건. Тэгээд бид нэр яг тэгэхээр магадгүй зарим тохиолдолд ингээд хазгаараад явдаг шүү дээ, тийм ээ. Одоо тэ далираад явна, итгэлээс хазгаах гэдэг ингээд эхэлнэ. Гэтэ хүнд тийм үе байдаг ч гэсэндээ тэр үедээ эзэн бурхнаас өгөгдсөн тэр нэгүүлсэл гэдэг зүйлийг бид нэр санах үедээ яадаг вэ? Буцаад эзнийхээ хайрлав ингээд иргэдэг, тийм ээ. 사실 욥 같은 경우는 좀 10명의 자녀가 한꺼번에 다 죽었기 때문에 그걸 생각할 때마다 얼마나 참 마음이 아팠겠습니까? Яавал хэдүүлээ бодож үзэх юм бол тэр ингээд нэг өдөр тийм бид нэг хүүхдийг авах ямар байх вэ? 10 хүүхдийг бүгдийг ингээд хүрүүлж байхгүй ямар байх вэ? Тэгээ энэ хувьд бол Йовын хувьд үнэхээр одоо бид тэр хажуудлын байсан бол одоо бодоод яах вэ гэдэг хэлж чадахгүй тийм одоо асуудал шүү дээ. 그러나 육신적으로 너무 마음 아픈 일이지만은 그런 일은 빨리 잊어버려야 됩니다. Тэгээ бид нэр үнэхээр нөгөө нэг одоо махбодын хувьд тийм махбодтой хүнийхээ хувьд бодох юм бол маш ингээ хэцүү зүйл үү. Гэхдээ бид нэр яах вэ гэхээр одоо бүсгүйт дотроо хүснийхээ хороо тэр зүйлийг бид нэр санахаас илүүгээр урагшааны харагдахаас дуудан гэж байна. 사실 자녀가 부모보다 먼저 죽는 모습을 볼 때 그 부모의 마음이 얼마나 참 아프겠습니까? Тэгээ бид бодож амьдралаа бодож үзэх юм бол тийм шүү дээ, тийм ээ. Одоо үр хүүхэд нь тэ ээж аваасаа түрүүлээд ээж аваа урдуур орно гэдэг чинь ямар хэцүү гэлээ тэ. 그래서 어떤 사람은 자기 아들이 죽었는데 늘 그것만 그냥 생각하고 있다가 나중에 아예 그냥 이렇게 정신이 이렇게 돌아버린 그런 사람도 봤습니다. Тэгээд нэг одоо угаасаа тийм бодит амьдралтай ч гэсэн тийм жишээнүүд байдаг тийм. Одоо хүүхэд нь нэг хүн байсан гэнэ хүн нөгөө нэг өөрх нь урдуур орсон. Тэгээд урдуур орсон гэж төрлөд өнгөрсөн гэсэн үг шүү дээ. Тэгээд өнгөрснөөс болоод тэр хүн өдөр болгоно тэрийг боддог. Тэрийг ингээд бодож тэрнээс ингээд шаналлахтаар илүү нэг өөрөө сонголтуудаа дандаа хийдэг. Тэгээд баяр түүнийг бодож ингээд шаналж ингэж амьдарсараа сүүлдээ нөгөө сэтгэлзээ хувьд бас ингээд айгүй асуудалтай болсон. 이 자식이 먼저 죽는 것이 마음 아프긴 하지만은 그것도 하나님께서 뜻이 있기 때문에 먼저 데려가신 줄로 믿고 거기서 믿음을 잘 지켜야 됩니다. Тэгэхээр мэдээч хэрэг тэг үр хүүхэд гэдэг чинь эцэг эхээсээ өмнө ингээд өнгөрнө гэдэг чинь маш нэг хэцүүтэй сэтгэл өвдмөр боловч хэдүүлээ одоо бидний яах вэ гэхээр магадгүй тэг энэ тэр өвдмөр тэр одоо үйл явдал донд ч гэсэндээ эзэн бурхны таалал байгаа магадгүй утга учир байсан учраас бурхан дөрвөлээ тэр хүнийг ингээд аваад явсан байх та гэдэг ч юм уу те бид нэр одоо энэ өнцгөөс нь харж те одоо ингээд босох нэг чухал байдаг. 그다음에 두 번째 대지를 보겠습니다. 두 번째는 악인도 잘 되는 일이 있다고 함에 대해서 7절로 16절입니다. За одоо ихэд хоёр дахь сэдвүүрээ оръё. Хоёр дахь сэдвүүний үгээр хэлсэн чинь за муу нэгэнд ч гэсэндээ дэвжих үе байдаг юм гэсэн юм гэсэн тийм. 7절부터 12절까지 한번 보겠습니다. За ихэд 7-оос 12 дугаар ишлэлийг харъя. 네, 어찌하여 악인이 살고 수를 누리고 세력이 강하냐? 씨가 그들의 앞에서 그들과 함께 굳게 서고 자손이 그들의 목전에서 그러하는구나. 그 집이 평안하여 두려움이 없고 하나님의 매가 그 위에 임하지 아니하며 그 수소는 영락없이 새끼를 베게 하고 그 암소는 새끼를 낳고 낙태하지 않는구나. 그들은 아이들을 내어 보냄이 양떼 같고 그 자네들은 춤추는구나. 그들이 소구와 수금으로 노래하고 피리를 불어 즐기며. За 7-оос 12 дугаар ишлэлээр яагаад гин буруутнууд амьдрсаар өндөр наслан эрх мэдэл нь юунд нэмэгдэж байна вэ? Үр өдөм нь бараа сүдэнд нь багтчиж үр хөвгтүүд нь нүднийхээ өмнө байцгаана. Гэр орон нь айдсаас ангид бурхны саваач тэдний дээр алга.
Бухан зогсолтгүй хээлдүүлж үнэ маланч зулбалгүй туулна. Тэд бяцхан үрсээ сүрэг мэт галаж гаргана. Тэдний үр хүүхдүүд нь өсрөн цогчно. Хуур босоо ятганд тэд дуулж лимбиний эгшгт цэнгэн баярлана. 아멘. 자, 여기는 이 악인이 잘 드는 문제에 대해서 지금 언급해 놓은 것입니다. За энэ дээр харах юм бол те муу хүмүүс гэж ярьж байгаа. Тэ одоо хорон хүмүүс буюу зөвийг хайрладаггүй зөвхт биш хүмүүс яаж гэхээр ингэж цэцгэлдэг гэж хэлж байгаа. 이 악인들이 잘 드는 그 모습들을 좀 기록해 놨는데 첫 번째는 뭐냐면요. 세상에서 장수한다는 거, 수를 누리고 세상에서 잘 За 산다. л ингэж харах юм бол хэдүүлээ гарч ирж байгаа тийм ээ. За харахад яахын аргагүй ингээ хорон байгаа хэрнээ хорон хүмүүс байдаг ч гэсэн тэд нар яадаг вэ? Энэ дэлхий дээр тэд нар урт наслаад байна гинэ. 두 번째는 세력이 강하다는 거. За хоёрдугаар нь болонгууд тэдний хүч чадал нь ямар гэсэн бэ? Маш хүчтэй гэсэн тийм. Бараа сүрэн бат. 세 번째는 자손이 잘 된다는 것입니다. За тэгээ гуравдугаар нь болохоор үр хүүхдүүд нь маш ингээ сайн явж байгаа гэсэн. 그 다음에 네 번째는 9절이죠. 그 집이 평안하다는 거. За тэгээ дөрөвдүгээр нь болохоор 9-р эшлэл дээр байж байгаа. Тэдний гэр бүл яана гэсэн бэ? Ямар нэгэн айх айцгүй юм бэ гэсэн. 그 다음에 다섯 번째는 두려움이 없다는 것입니다. За тэгээд 5-дугаарт нь болохоор амар тайван байна гэсэн. 그 다음에는 여섯 번째죠. 여섯 번째는 10절에 보면은 그 목축이나 사업이 잘 된다는 것입니다. За тэгээд 6-аад нь болохоор яасан бэ? Тэр мал сүрэг тэр бизнесүүд нь бүр ингээд тэр маш сайн явж байгаа гэсэн. 그 다음에 일곱 번째는 그 즐거워한다는 것입니다. За тэгээд 7-оод нь болохоор тэд нар маш баясгалантай баясаж хөөрч ийн гэсэн тийм. 그들이 소고와 12절에 소고와 수금으로 노래하고 피리를 불어 즐기며 그랬잖아요. Тэгээд тэрийг одоо хэлсэн тийм. Хуур болон босоо ятгаар тэд нар дуулж лимбиний эгшгт нь цэнгэн баярлж байна гэсэн. 그 다음에 여덟 번째는 형통하다는 것입니다. За тэгээд тэн дээр яасан гэхээр 8-р шил дээр тийм. 8-р шил дээр харах юм бол тэд нар яасан бэ? Илтгэл байдаг гэсэн. 이렇게 이런 문제를 해결하지 못해서 근심하면서 답답했습니다. 아하. За тийм чинь одоо ингэ харах юм бол энэ бүхцийг харахаар яаж гэсэн бэ? Үсээ бочоомор гэсэн тийм. 자, 이 문제도요. 아까 좀 전에 말한 것처럼 의인이 어찌해서 고난을 받는가 하는 문제처럼 아주 그 어려운 문제라는 것입니다. За тэгэхээр эдгээр зүйлүүдийг ингээ харахаар юу харж байгаа юм гэхээр зөвхт хүн яагаад ингээ асуудлаар дүүрэн байдаг юм болоо гэдэг шиг тийм. Яг энэтэй ижилхэн ингээ хүн энэ талаар бодохдоо ингээ давчуурмаар ийм байдлуудтай байна гэсэн. 이게 좀 두 가지니까 의인이 어째서 이렇게 고난 받느냐, 또 한 가지는 그럼 악인은 왜 어째서 이렇게 잘 되느냐 그거예요. За тэгээд өнөөдөр агуулгыг харах юм бол тнийх нь болохоор энэ зөвхт хүмүүс яагаад ингээд нэг асуудал барагддаг юм бэ гэдэг асуудал. Хоёрт нь болохоор энэ буруу яваад байгаа хүмүүс чи яагаад ингээд цаг бүх юм сайн болоод идэв юм бэ гэсэн ийм асуудал дээр. 자, 그런데 그 문제를 이제 13절에 보면은 그 문제를 해결했습니다. За тэгсэн чинь яасан бэ? 13-р ишлэгийг харах юм бол энэ дээр болохоор тэр асуудлыг одоо шийдлэн гэх юм уу те тайлбар ингээд гарч ирж байна. 13절 한번 보세요. За 그날 13-р ишлэгийг хараад 그날을 형통하게 지내다가 경각간의 음부에 내려가느니라. За 13-р гэсэн тэд өдрүүдээ элбэг өнгөрүүлж яагаад амар тайвнаар үхэгсдийн орон руу ордгоо гэсэн. 자, 그들은 즉 악인들이죠. 그들은 악인들은 아무리 잘 돼도 경각간에 음부에 내려가게 된다는 것을 깨달았습니다. За тэн дээр харах юм бол хэлсэн тийм ээ. Муу хүмүүс буюу муу нэгэн яа гэсэн бэ? Ингэж явж байгаамаа явж өгөө. Тэгтээ тэд нар ингэж очсон эцсийн одоо тэдний зогсоол нь юу вэ гэсэн чинь үхсдийн орон байна гэсэн тийм. 경각간 즉 갑자기 즉 짧은 시간에 그런 뜻이죠. 그 시간에 악인들은 그 음부 즉 지옥으로 간다는 것입니다.
Мгм. За өөрөөр хэлэх юм бол тэд нэр яг гэсэн бэ. Маш богино хугацаанд генет гэж байгаа тийм генет мөнхөд төрүүлэх юм шиг боловч генет ийм бодол төрнэ гэсэн. 이제 욥도 아마 기도하면서 깨달았겠죠. 아, 이게 Магадгүй тухайн үед явж гисэн бас залбираад өөрийг ойлгосон байх. 욥은 이렇게 악인이 잘 되는 것과 형통의 결과는 뭐냐? 마침내 멸망이고 또 의인이 고난받는 결과는 복이다는 겁니다. Яа тэгээд тэр нэг бодлоо тийм. Эцсийн дүнээ бодох юм бол тийм эн чин зөвхт ба буруут гэдэг зүйл чинь асар ингээд том ялгаа байгаа юм байна штэ гэдгийг ойлгосон баг. 그러니까 악인이 잘 되는 것은 불효할 필요가 없다는 것입니다. Тэгэхээр одоо тэр нөгөө нэг тийм учраас тийм одоо хорон хүмүүс сайн боллоо гэхэд бид нэр тэнд атгархах шаардлага огт байхгүй юм биш үү гэж бодсон баг. 왜 그러냐면은 그 악인들은 이제 갑자기 다 지옥으로 갈 것이기 때문입니다. Яагаад тэгэхээр энэ дэр хийсэн тийм ээ? Генет гэж байгаа. Генет буюу нүүт ерөнхийн зур мөнхөд төрөлхөөс нөгөө зүйлүүдээ бүгд л авна гэж. 또 의인이 고난받는 것은 물론 고난당하는 것이 육체적으로는 힘들지만은 그러나 그 결과는 복이고 영생이라는 것입니다. Энэ нэгнийхээ асар зам магадгүй яг одоо харах үед те боломж нь байхгүй, иймч байхгүй, тиймч байхгүй шиг харагдаж боловч за мөн адилхан те хэсэг ухааны дараа гэх чинь энэ нь 하나, өөрөө 네. хэрэг сахсан байна гэдэг хэлсэн. 하나님께서 어느 시간에 사람을 데려갈지 알 수가 없습니다. Бидний бурхан те хизээ одоо хэн юу өгөхийг бид мэдэхгүй. 그래 오늘 저녁에라도 하나님이 오라고 하면은 우리가 이제 다 내려놓고 하나님 앞에 가야 됩니다. Магадгүй бурхан биднийг те бас хизээ хаана ямар байдалтайгаар заа чи ачаага тайлаад над руу ирээ гэж хэлхийг мэдэхгүй. Өнөө ороо ч юм уу жишээлх юм бол те за миний хүнд ачаага тайлдаа над дээр ирж амардаа гэхийг ч үгүйсэхгүй те. 자, 그런데 악인이 갑자기 이제 죽어서 그 지옥에 가게 되면은 그가 지금까지 모아놓았던 그 예비한 것들은 다 누구 것이 되겠냐는 것입니다. Яг үүнтэй адилхан эсрэгээрээ тийм ээ гуравтай нэгнийхэн нэгэн ч гэсэн нэг л өдөр бурхан гэнэт за одоо наашир гэх юм бол тэд нэр өнөөдрийг хүртэл цуглуулсан юмудаа яах юм бэ? Авч явах боломж байхгүй тийм. Хэн үлдэхүү дэрнэ гэхээр 그 누가복음 12장 16절로 21절 말씀에 보면은 어떤 부자가 재산을 많이 쌓아 놓으려고 곡간을 헐고 다시 크게 짓고 또 거기에 곡식을 많이 쌓아 두겠다고 그랬습니다. 그런데 하나님께서는 어리석은 자야 오늘 밤에 내 영혼을 취해 가면은 그 네가 그렇게 예비한 것들이 다 누구 것이 되겠느냐 이렇게 말합니다. одоо Лук номны 12 дугаар бүлгийн 16-аас 21 дугаар бүлгийг харах юм бол тэн дээр нэгэн тийм мунхаг баян хүний талаар гарч байгаа. Тэр би төрөнгөө цуглуулад нөгөөс нь нэг төрөнд багтахаа болонгууд нь амбааруудаа багасгаад дахиад томыг бариад тэгээ илүү одоо цуглуулах гэдэг ингээд хичээж байгаа. Гэхдээ бурхан тэрэн дээр ирж үссэн бэлээ. Өө систем энэ нэрээ тэ ой муухай өнөөшн чи өвлөө гэж бодоход наад бол чинь чам чи авч явахгүй тодорхой үстэй гэж хэлсэн. 악인들이 하나님을 섬기지 않고 재물을 많이 쌓아두었다고 해도 갑자기 하나님께서 불러가시게 되면은 자기가 그 쌓아둔 재물을 하나도 자기는 가져가지 못하는 것입니다. Тэгээ бурхан дуутахад тэ зөвөн ч вэ, буруу ч вэ хэнэн ч одоо байж эсвэл хүлээж яах ингэж боломж байхгүй. Тэгэхээр бүгд хийж байгаа зүйлүүдээ бүгд өнөөдрийг хүртэл цуглуулсан зүйлүүдээ бүгдийг нь орхиод л явцгаана. 하나님을 위해서 또 복음을 위해서 또 영혼을 구원하기 위해서 그 재물을 사용했다면은 장차 하늘나라 가서 많은 상급으로 하나님께서 갚아주실 것입니다. Тэгэхээр бид нэр харах юм бол тийм бид нар магадгүй тэ энэ амьдралаа тийм учраас энэ амьдарч байгаа энэ амьдралынхаа хоног хугацаа тэгээ цаг үеүүдийг яг вэ бид нэр эзний төлөө тэ
зөвийн төлөө тийм алсаа бид нар бодоод ингээд зарцуулах юм бол харин яах вэ? Эзэн бидний тэр зарцуулж ирсэн тэр цаг хугацаа одоо үйлдчихсэн үйлсүүдийн үндэс суурь гол сэтлийг нь мэдж байгаа учраас эзэн заавал одоо буцаагаад шагналаар өгөх лавтай. 자, 사람이 죄를 짓고도 벌 받지 않고 죽을 때까지 잘 되는 것은 행복일까요, 불행일까요? Тэг хүмүүс одоо хүн жишээлх юм бол одоо гэм одоо хүн гэм үйлдэнгээ амьдарч байгаад магадгүй эзний өмнө очих нь нэг талаараа харах юм бол хүмүүс дураараа дургаж дунд чөмгөөр жиргэн байж байгаад эзний өмнө очих нь нэг талаараа энэ одоо хохирлуу эсвэл өрөөлөө. 근데 죄인이 죄 짓고도 벌 받지 않고 잘 되는 것은 그건 행복이 아니라 오히려 불행입니다. Гэтэ бид нар харах юм бол эсрэгээр зарим хүмүүс болохоор энэ нэстэ ааштай юм да гэж бодох гэдэг. Гэтэ үнэндээ бол тэр чинь тийм биш, аз жаргал бол биш байгаа тийм. 왜냐면은 그 죽기 전에 미리 벌을 받으면은 회개할 기회가 있겠는데 죽을 때까지 평안하다가 죽게 되면은 회개할 기회가 없기 때문입니다. Яг тэгэхээр одоо магадгүй тэгж амьдралаа гэхэд чинь үхээс өмнө тэр хэрэг ойлгосон бол ядаж гэмших боломжийг барьж авна шүү дээ тийм. Харин тийм боломж байхгүйгээр чад ичих юм бол яах вэ? Эзний өмнө очиж зогсож асуухаас өөр арга байхгүй. 자, 그러니까 사람이 악을 행한 다음에 벌을 받는 것은 이것은 오히려 하나님 앞에 복입니다. Тэгэхээр бидний харах юм бол бид нэр магадгүй заримдаа дуулуургүй байдаг. Тэрнээсээ болоод энэ амьдралд амьдарч байгаа хугацаанд эзнээс ахлагжуулалтыг авдаг. Гэтэ тэр нь одоо харин бодох юм бол эсрэгээрээ нэг талаараа ерөөл гэдгийг санах хэрэгтэй. 자, 그래야 өгч байна. 그래야 하나님의 벌을 받을 때 회개하고 회개하게 되고 또 교만이 없어지고 겸손히 하나님께로 돌아갈 수 있기 때문입니다. Яагаад тэгэхээр тийм сахлагжуулалт донд яадаг вэ? Бид нэр одоо нэг номхордог тэ эзэн рүү ирдэг, гэмшдэг, даруй болдог. 그다음에 14 몇 절이죠? 아, 잠시만요. 지금요? 이번에는 네, 14절 말씀입니다, 목사님. 14절이죠? 네. 네. 14절은 그러할지라도 그들은 하나님께 말하기를 우리를 떠나소서 우리가 주의 도리를 알기를 즐겨하지 않아이다. 전능자가 누구에게 우리가 섬기며 우리가 그에게 기도한들 무슨 이익을 얻으려 하는구나 그랬습니다. 14 дэх эшлэгийг хараа гэхлээр 14 дэх эшлэгийг харах юм бол тэд бурханд биднээс холд таны замыг мэдэх хүсэлж бидэнд алга гэдэг. 이 악한 사람들은요, 하나님 없이 살려고 하면서 하나님의 도리를 알기를 즐겨하지 않고 또 기도해도 아무 소용이 없다고 생각을 합니다. Тэгэхээр ийм одоо юу вэ? Эзний өмнө дуулуургүй ийм хорон хүмүүс яадаг вэ? Бурхангээр амьдэрсэн ч гэсэн болно гэж боддог. Тэгээд тэгж боддог учраас залбирсан ч гэсэн нэмэргүй гэж хүлээж авдаг. 그러니까 그들은 갑자기 지옥에 내려갈 것을 깨닫지 못하고 있는 것입니다. Тэдний яач гэхээр гэнэт одоо юу гэдэг. Гэхдээ тэгж байгаа ийм хүмүүс юуг ойлгохгүй нэг гэхээр тэр там руу унана гэдэг зүйл чинь бодоогүй байхад гинт яадаг зүйл шүү дээ гэдгийг ойлгохгүй байгаа. 믿지 않는 사람이 죄값으로 지옥에 간다는 것을 깨닫는다면은 참으로 안 믿을 수가 있겠습니까? Тэгээ үнэхээр одоо юу гэдэг гэв гэнэт тэр тамны халах нэгдэж штэ гэдгийг мэддэг хүмүүс л яах вэ? Хизээч ингэж аашлахгүй тий. 네, 그러니까 깨닫지 못하는 것이 얼마나 어리석은 것인가를 우리가 알아야 되겠습니다. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр ийм аливаа зүйлийг ухаарч чадахгүй байна гэдэг чинь ямар одоо айгүй ингээ айхтар шийтгэл вэ? Эсвэргээр ухаарна гэдэг чинь жоохон ч гэсэн ойлгогдож чинь гэвэл ямар том нэгүүлсэл вэ гэдэг бодох хэрэгтэй. 네, 좀 쉬었다 하겠습니다. 네, За хэдүүлээ нэг амарж байгаа дорё. 4시
11분까지 쉬겠습니다. Айдлаа 11 минут л болж ирээ. 자, 그다음에 16절 말씀을 보겠습니다. За хэдүүлээ хичээлдээ орцгоё. 네, 그들의 복록이 그들의 손으로 말미암은 것이 아니라 악인의 계획은 나와 판이 아니라. За хэдүүлээ 10 16 мань юу гэхээр 16절. 16. За 16 дугаар эшлэл дээр харагтун дэвжил бадрал нь тэдний амжилт босуу. Тийм гин бурууднуудын төлөвлөгөө миний хувьд жигшүүртэй. 아멘. 자, 보통 악인들은요, 또 혹시 뭐 믿지 않는 불신자들이라고도 볼 수 있는데, 그들은 자기가 평안하고 잘 되고 또 세상에서 복 받는 것은 자기들이 잘했기 때문이라고 알고 있습니다. Тэгэхээр одоо нэг итгэвч биш хүмүүс ч юм уу те. Нэг нэг хүмүүсээс нь тэгэхээр өөртөө сайн явж байгаа юутай адилхан гэсэн бэ? Өөрсдийнх нь одоо сайныхаа гэж үзнэ гэсэн те. 그러나 사실은 하나님이 그것들을 주신 것이고 또 하나님이 거두어가면은 갑자기 그것들이 다 없어지고 말 것입니다. Яг үнэндээ гэхдээ яг үнэндээ бол бурхан тэр бүгдийг ингээ өгдөг юм аа. Бурхан тэр бүгдийг хэрэг буцаагаад авч бас чаднаа гэдэг хэлж өгч байгаа тийм ээ. 자, 그러니까 모든 것은 하나님의 은혜로 주신 것이라는 겁니다. Өөрөөр хэлбэл бүх зүйл бурханы нэгүүлслээр өгдөг юм аа гэж хэлж өгсөн тийм ээ. 그래서 하나님을 찾고 또 내세의 소망을 가지고 하나님께 기도하고 자기 영이 사는 자가 복 있는 사람입니다. Тийм учраас энэ үннийг мэддэг бурханаас зуурдаг, бурхан руу хандаж залбирдаг тий. Энэ бүхэн хинээс ирж байгаа хэн аавыг болцтой бурхан өсөлт цаадаас авч болдог гэдэг мэддэг хүмүүс нь юу гэхээр энэ хүмүүс нь ч ихнээсээ ёроолтой хүмүүс юм аа. 이제 하나님을 모시고 하나님을 찾고 사는 사람은 뭐 죽음이 온다고 그래도 더 좋은 하나님 나라에 가게 될 것이니까 뭐 두려워하지 않습니다. Бурхнаа мэддэг болж байгаа бүх зүйл те эзэн бурхнаас үүдэлтэй гэдгийг ойлгодог хүмүүс яадаг вэ? Магадгүй өнөөдөр за чи дээрээ бэлдээ өнөө шин ингээд одоо те өнгөрнөө гэлээ гэсэн ч гэсэндээ энэ хүмүүс илүү одоо дээр те амьдрал руу илүү дээр нөхцөл байдал руу эзэн бурхныхаа хажууд очих гэж шүү гэдэг мэддэг учраас илүү ингээ баяртайгаар үлээж авдаг гэсэн альва зүйлийг утга учирыг 또 이런 사람은 세상에서 잘 되든지 잘 안 되든지 그것이 문제가 아니라 영이 잘 되고 영원한 하늘나라에 가서 잘 되는 것을 목표로 하고 나가는 것입니다. тэр одоо бидний яадаг гэхээр ийм зүйл дээр бид нэр мөнхөд эзэн одоо өөртөө хүмүүс яадаг гэхээр өөртөө яахагаа хаашаа явахагаа ямар байхагаа бүгдийг мэддэг гэсэн үг байгаа тийм ээ. 세상에서 뭐 좀 잘 살았느냐, 또 물질을 많이 소유했느냐, 아니면 가난하게 살았느냐, 그게 중요한 게 아니라는 것입니다. Тэгэхээр бид нэр одоо юу гэдэг нь те эхлээд бид нар одоо яг одоо би яг ямар байна вэ? Би одоо яг яаж амьдрмаар байгаа вэ гэдэг бол чухал биш байгаа. Эцсийн дүндээ те одоо төгсгөл гэдэг зүйл дээр маш чухал гэдгийг ойлгох нэг чухал байгаа тийм те. 네, 이게 영이 잘 되는 게 더 중요하다는 것입니다. Тэр бидний хувьд те махбод яг ölгдээ дууснаа харин сүнслэг байдал чухлаа гэдэг хэлж өгч байгаа тийм ээ. Миний сүнс эцсийн хааш явах юм бэ? 네, 영이 잘 되는 길은 바로 예수 그리스도를 믿고 구원받고 하나님의 말씀대로 사는 길입니다.
Тэгэхээр одоо яаж хэлэхээр Иесус Христэд итгэдэг хүмүүс яа гэсэн бэ? Эцсийн дүндээ Бурхан руу тий хандна гэсэн. 그다음에 17절로 22절까지 세 번째 대지는 악인은 심판받는 것이 마땅하다고 함입니다. За тэгэхээр дараад нь хэдүүлээ 17-оос ахлуулаад дахиад шин сэдв үзэж байгаа тийм ээ. За буруу нэгэн шийтгэл авах нь одоо авах ёстой гэсэн. 네, 17절, 18절 한번 보겠습니다. 그래서 17, 18 버릇을 가려. 네, 악인의 등불이 꺼짐이나 재앙이 그들에게 임함이나 하나님이 진노하사 그들을 곤고하게 하심이나 그들이 바람 앞에 건물같이 폭풍에 불려가는 겨같이 되는 일이 몇 번이나 있었느냐. За 17, 18 бөрчлөг дээр гин буруутны дэнлүү унтрах нь хэр олон бэ? Гай зовлон нь тэдний дээр хэр удаан ундаг вэ? Бурхан уурандаа зовлон зүдгүүрийг хэр олон өгдөг вэ? Тэд салхины өмнөх сүрэл мэт эсвэл шуурганд хийсэж үгүй болдог. Тарианы халис мэт болох нь хэр олон бэ? 이 악인들이 세상에서 잘 되는 것 같지만 그러나 과거에 악인들의 등불이 꺼지고 또 재앙이 그들에게 임한 것이 몇 번이냐는 것입니다. За ингээ харж байна. Хүмүүс яг одоо ингээ харахаар бүх юм болоод байгаа шүү. Ямар нэг ингэдээр ингэж байгаа. Гэтэл яг үнэндээ Бурхны хувьд те тэр одоо юуны салхины тарианы халис шиг хийсж байгаа нь галын өмнө тэр ингээд тэр шатагдах тэр одоо хамхуу шиг байж байгаа нь ийм байдлуудыг Бурхан хэр олон авчих вэ гэж хэлсэн хүний дээр. 그들이 이렇게 하나님의 받은 일이 몇 번이나 있었는가를 생각해 보라는 것입니다. Өөрөөр хэлбэл үгүйсэлэр тэд нар магадгүй бид нар нэг удаа харахтаа энэ өстө ямар сайн яваад байна гэмээр юм шиг боловч яг үнэндээ бол Бурханаас шийтгэл авах хүмүүсийн хүмүүс шийтгэл өгч Бурханы шийтгэл нь тэр байваа гэдэг чи тоос үзээ гэж хэлсэн. 근데 악인이 세상에서 잘 되는 수도 있지만은 결국은 그 등불이 꺼지고 재앙이 임해서 소망이 다 끊어지고 만다는 것입니다. Орон нэг нь яг бодит амьдрал харах юм бол бүх юм бүтээд байгаа юм шиг боловч яа гэсэн бэ? Одоо тэдний дэнгийнх нь тэр гэрэл нь довсноо бүхнөө гэдэг хэлчихсэн тийм. 그다음에 19절 말씀 봅니다. За 19-р эшлэгийг харъя бүлээ. 하나님이 그의 죄악을 쌓아두셨다가 그 자손에게 갚으신다 하거니와 그 몸에 갚으셔서 그로 깨닫게 하셔야 할 것이라. За 19-р үгсэлээр Бурханаас хүмүүсний цөв мууг үр хүүхдүүдэд нь хураадаг гэж чи хэлдэг. Өөрт нь харин мэдүүлэхийн тулд Бурхан түүнд буцааж тооцгоо. 어떤 사람은 말하기를 하나님께서 악한 사람의 죄악을 좀 쌓아두었다가 그 자손에게 갚아준다고 이렇게 주장을 합니다. 그러나 그건 맞지 않습니다. Хүмүүс тэгж ярьдаг гэнэ. Зарим хүмүүс Бурхан магадгүй те энэ хүнийг ингэж бодож чиг үр хүүхдүүдэд нь магадгүй тэр одоо өөрийнх нь харин өгөх баха гэж ярьдаг хүмүүс байдаг. Гэхдээ тэр бол одоо тэр зөв биш ээ. Зөв биш одоо дүнэлтэй гэж хэлж байна. 하나님은 악을 행한 그 사람에게 갚아주신다는 것입니다. Бурхан харин яа гэсэн бэ? Бурхан харин муу гүйлсэн тэр хүнд өөрт нь одоо хариуг нөгдөг юм аа гэсэн. 만약에 아버지가 악한데 그 죄를 자식에게 갚는다고 하는 말은 합당하지 않다는 것입니다. Тэгээ яагаад тэгэхээр эцгийнх нь үйлдсэн одоо тэр одоо тийм буруугийн төлөө хүүхдийг нь тэ шийдэх нь одоо зөв биш ээ гэсэн. 그 에스겔 18장 2절로 4절을 보면요. 거기 보면 그런 말이 있어요. 너희가 그 아비가 신포도를 먹었으므로 아들의 이가 시다고 하면 어찌미냐 그런 말이 있어요. За Эзекиэл номдэр ийм үг гэж байна. Эцгүүд нь одоо муудсан өсөн үзэн мэдлээ гэд хүүхдүүдийн шүдэн тийм муудна гэж юу яах вэ гэсэн юм утга байж. 그렇게 범죄하면은 그 범죄한 자신이 하나님 앞에 벌을 받는 것이라는 거예요. Өөрөөр хэлэх юм бол одоо тэг бурууг үйлдэлээ гэж бодоход бурууг үйлдсэн нөхөрлөл өөрт нь асуудал одоо шийтгэл ирнэ гэхээс биш те
тэрнээс болоод өөр хин нэгэнд бас ирэхгүй гэж хэлсэн. 그러니까 아버지가 범죄한 것을 아들이 그 죄값을 받는다는 게 아닙니다. Тэгэхээр аав нь одоо гэмтэй байлаа гэд хүүхэд нь шийтгэл авахгүй гэсэн. 근데 그 출애굽기 20장 5절 말씀에 보면요. 좀 그런 말이 있어요. 출애굽기 20장 5절. За харин энэ 10 5-р 말씀이요. 예. 그 그 10계명 25-ыг харах юм бол 거기 보면요. 나를 미워하는 자의 죄를 갚되 아비로부터 아들에게까지 3, 4대까지 이르게 하거니와 그런 말씀이 있어요. за энэ дээр ямар үг вэ гэхээр намайг үзэн ядагчдын тэ 3 4 дэх үе хүртэл нь би ингээд шийтгэлээ буулгана гэсэн юм үг байж байгаа. 그 이 말씀을 얼핏 생각하면요. 아버지가 지은 죄를 아들들, 손자들 뭐까지 이렇게 벌을 받는 게 아닌가 이런 생각이 들 수 있어요. Тэгээ бид нар яг энийг харахаар юу гэж харах гэдэг гэхээр энэ дээр хэлсэнчлэн тэ аав нь одоо гэм үлдлээ гэж бодоход хүүхдүүдэд нь ч гэсэндээ бас унана гэсэн үг юм биш үү гэж ингэж ойлгох гэдэг тэ. 그건 그런 말이 아니라 아버지가 범죄하면은 그 자손들이 그것을 본받아서 자손들도 그러한 죄를 짓기 때문에 벌을 받게 된다는 것입니다. Тэгээ энэ ямар утгатай гэхээр харин эцэг нь нүгэл үйлдэх үед яадаг гэхээр эцгийгээ хүүхдүүд нь дуурайдаг гэсэн үг. Тэгэхээр эцэг нь нүгэл үйлдээд одоо шийтгэл авна шүү дээ. Тэгэхэд тэр эцгийгээ үр хүүхдүүд нь дуурайдаг учраас тэд нар ч гэсэн ялгаа авахгүй эцэг шигээ нүгэл үйлдэн ялгаа авахгүй одоо нөгөө шийтгэл авна. Тэгээ тэдний хүүхдүүд нь ч гэсэн ялгаа авахгүй өөрийнхөө эцэг шигээ үйлдэн тэгээд бас шийтгэл авна гэсэн утгыг хэлж. 대개 자녀들은 아버지, 즉 부모가 하는 것을 보통은 따라가기 쉽습니다. Тэгээ яагаад гэхээр ер нь үр хүүхдүүд яадаг вэ? Ээж аавыгаа дуурайгаад үйлдэх нь их байдаг. 그러니까 부모가 자녀들 앞에서 하나님께 범죄하는 모습을 보여주면 안 되고 하나님을 두렵고 떨림으로 잘 섬기는 모습을 보여야 됩니다. Тэгэхээр бид нэр тийм учраас яах ёстой вэ? Маш ингээд нөгөө хянуур байх ёстой, болгоомжтой байх ёстой. Хүүхдүүдтэй дуулуургүй те одоо худал хуурмаг ийм гэмтэй ийм байдлуудыг харуулж огт болохгүй. Хүүхдүүд чинь дуурайна гэсэн. 그 부모가 자녀들 앞에서 하나님을 참 잘 섬기는 그 믿음을 본을 보이게 되면은 자녀들이 그걸 보고서는 하나님을 저렇게 섬겨야 된다라고 믿고 하나님을 잘 섬기기 때문에 복을 받는 것입니다. Эсвэргээр нь яхав гэхээр одоо эзнээс эмээдэг маш хүндэлдэг те эзнийг хэрхэн хүндэлж байгаа тэр байдал чинь бас эзэнд хэрхэн үйлчилж байгаа те бурхнаа хэрхэн өргөмжилж байгаа энэ байдлуудыг чинь тань хараад үр хүүхдтэй нь ч гэсэндээ энийг ингээд сурах болноо. Тэгснээрээ яах вэ? Эзнээс авагдж байгаа тэр өрөөлүүд нь ч гэсэндээ үр хүүхдэд чинь дамжигдана гэсэн үг шүү дээ. 그다음 20절 말씀 봅니다. За 20 дугаар ишлэгийг хэдүүлээ харъя. 자기의 멸망을 자기의 눈으로 보게 하시며 전능자의 진노를 마시게 하셔야 할 것이니라. За өөрийнх нь нүд ялцралаа харж тэрээр төгс хүчит нэгний уур хилэнгээс уугнаа гэсэн мэт. 누구든지 이렇게 자기가 죄를 지었으면 자기가 멸망하는 것을 자기 눈으로 보아야 마땅하고 또 자기가 전능자에게 그 진노를 쌓았으면은 그 진노를 마셔야 마땅하다는 것입니다. Тэгэхээр хинч бай те хүн өөрийнхөө бурууг хүнээр харуулахаас илүүгээр хүн өөрийнхөө бурууг өөрийнхөө нүдээр олж харж өөрөө ойлгох нь хэрэгтэй байдаг гэж. Тэгэхээр тэгжээж хүн өөрөө те эзнээс шийтгэл авагдаж те эзнээс өгөгдөж байгаа тэр одоо тэр юуны шийтгэлийн аягнаас те өөрөө уунаа гэдэг хэлж байна. 자기가 죄를 지었으면 자기가 벌을 받는 게 마땅하다는 뜻입니다. Тэр энэ юу утгатай гэхээр хүн өөрөө гин бурууг үйлдсэн бол гин бурууныхаа шийтгэлийг одоо үр шимийг өөрөө үүрнэ. Хариуцлагаа өөрөө үүрнэ гэдэг хэлж байна. 그다음에 21절 말씀 봅니다. За хэдлээ 21-р ишлэгийг харъя. 그의 달수가 지나면 자기 집에 대하여 무슨 관계가 있겠느냐. За энэ дээр учир нь түүний саруудын тоо гүйцэхэд өөрийнхөө дараа тэрээр гэр орондоо яаж сайн тавих юм бэ гэсэн. Яаж санаа тавих юм бэ гэсэн. 여기 달수가 지나다는 말은 이제 그 죽을 때가 됐다는 뜻입니다. За энэ дээр нөө сарынхын тоо гүйцэтнэ гэдэг агуулга ямар утга хэлж байгаа гэхээр одоо өөхөх өдрийг хэлж байгаа тийм өөхөх өдөр гэсэн утга хэлж байгаа.
이게 자기 집에 대해서 무슨 관계가 있겠느냐 하는 말도 죽은 다음에는 자기 집에 대해서 관계가 없다는 것입니다. Наад нь болж байна. За тэгэхээр өөрийнх нь одоо юу гэдэг те эндээ тэгсэн те өөрийнх нь асуудлууд дээр дараад нь хэн одоо юу яах вэ те асуудал үүсгэх вэ гэж те. 그러니까 그 자손이 벌을 받는 것이 부모의 죄와 관계가 없다는 것입니다. За тэгэхээр энэ дахиад хэллээ тийм ээ. Хүүхдийн одоо демүүдийн асуудлууд нь өөр хүүхдүүд дээр байхгүй. 그래서 자기 죄값으로 본인이 벌을 받아야 마땅하고 그 자손이 벌을 받는 것은 아니라는 것입니다. Тэр өөрөөр хэлэх юм бол те хүн өөрөө юуг тарин тэнийг өөрөө хураана. Тэрнээс шүлжлэнэ. Тэ ээж аавууд хураагаад авахгүй гэдэг тахсан юм чинь те. 만약에 자식이 벌을 받았다면은 부모의 죄값으로 벌을 받은 것이 아니라 자기 죄로 벌을 받았다는 뜻입니다. Тэгээ магадгүй те хэрвээ хүүхдүүд ч юм уу одоо шийтгэл авах ч юм уу те ийм асуудлуудад гарч болно. Тэгэл хэрэн тэгвэл ямар учиртай вэ гэж харахаар энэ нь эцэг эхчүүдээс гэхээс илүүгээр магадгүй тухайн хүүхд рүү хандсан те бурхны зориг те эсвэл бурхны шийтгэл тийм зүйл бас байж болно. 그다음에 네 번째 대지는 이제 악인에게 심판이 당장 임하지 않는 경우가 있다고 함에 대해서 22절. За дараад нийтлээ дөрөвдүгээр сэдв байсан те муу нэгний шийтгэл нь тэр даруйдаа ирэхгүй ч хийж болно гэсэн те ийм агуулгаар орж ирсэн гэж. 악인이 죄를 지었을 때 당장 심판이 내려오지 않는 경우가 있다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол те муу нэгэн тийм үйлдэл хийхэд шууд тэр дор нь одоо шийтгэл нь ирэхгүй байгаа юм шиг байж болно гэсэн те. 22절 봅니다. За 이제 22 дугаар ишлэгийг харъя. 그러나 하나님은 높은 자들을 심판하시나니 누가 능히 하나님께 지식을 가르치겠느냐. За 22 дугаар ишлэлээр бурхан өндөрт байгсдыг шүүн шийтгэдэг байхад хэн түүнд бэлэг ухааныг зааж чадах юм бэ? 하나님은 높은 자들을 심판하신다고 그러는데 여기 높은 자라는 것은 하늘에 거하는 그 천사를 가리킵니다. За энэ дээр өндөрт байгсдыг гэж юм тийм ээ. Энд хэлж байгаа өндөрт байгсд гэж хэнийг хэлж байгаа гэхээр тэнгэрт байгаа одоо нөгөө тэнгэр элчнэрийг хэлж байгаа гэсэн. 이렇게 하나님은 천사까지도 심판하신다는 겁니다. өөрөөр хэлэх юм бол бурхан те тэнгэр элчийг хүртэл шийтгэнэ гэж хэлж. 그 고린도전서 6장 3절 말씀에 보면은 우리가 천사를 판단할 것을 너희가 알지 못하느냐. 그러하거든 하물며 세상 일이야. 그런 말씀이 있습니다. За хэдүүлээ харах юм бол тэн дээр Коринто 전서죠 목사님. 네, 고린도전서 6장 3절. Нэгдүгээр Коринт 6-гийн 3-ыг харах юм бол тэн дээр гэж байна. Тэнгэр бурхан тэнгэр элчийг хүртэл ингээд те шүүдэг болохоор бид нар түүнээс одоо те яаж мултрах вэ гэсэн юм агуулга байгаа. 천사가 하나님을 대적하다가 쫓겨난 것이 바로 마귀잖아요. Тэгээ бид нар хэдүүлээ сонсоод байгаа шүү дээ тийм ээ. Тэнгэр элч муу нэгэн яасан бэ? Урд нь одоо тэнгэр элч байж байгаа. Эзэнт ингээ хөөгдсөн нэгэн гэж ярьж байгаа тийм ээ. 근데 여기 누가 능히 하나님께 지식을 가르치겠느냐 그랬습니다. Тэр энэ дээр үгсэн бэ. Хэн одоо аимшиггүйгээр бурханд нэг тийм мэдлэгийг заах вэ гэсэн тийм. 이 말은 하나님은 신령한 천사까지 심판하시는 지혜로운 분인데 누가 하나님께 지식을 가르칠 수 있겠느냐는 뜻입니다. За тэгэхээр бидний бурхан бол те одоо тэр сүнслэг тэнгэр элчийг ч гэсэндээ мэдээж те түүнийг олж шийтгэдэг нэгэн шүү дээ те. Тэгэхээр бид нар энэ бурхныг одоо яаж шүүх вэ гэж хэлж байгаа адилхан. 하나님의 심판은 절대 공의로우시기 때문에 누구나 하나님의 심판을 복종해야 된다는 것입니다. Тэгэхээр өөрөөр хэлбэл бурхны шүүлт гэдэг зүйл бүр төгсийн төгс зөвхт байдаг учраас бид нар түүний одоо тэр шийтгэлүүдэд нь эргэлзэх хэрэггүй гэсэн. 하나님은 공평하시고 의로우신 분입니다. Тэгэхээр бидний бурхан бол юу вэ? Зөвхт те бас төгс шудрах төгс биш юу
шудраг тэгээ бас зөвхт бурхан байна. 그러니까 하나님께서 심판하신 걸 가지고서 사람이 그거 좀 불합리하다 이렇게 말할 수가 없습니다. Тэгэхээр бид нар яах вэ? Одоо бид нар тий юун дээр бурхан төгс хүчтэй бас шудраг учраас бид нар шүүлтүүдийг харахтаа яах вэ? Энэ арай дэвтэрнэ гэж хэлэх боломж байхгүй гэсэн. 혹시 뭐 몽골 사람들은 그런 말 안 하는지 모르겠지만요. 가령 무슨 막 어떤 어느 집에 큰 어떤 재앙이 내렸을 때 사람들이 원망하는 말로 그런 말을 해요. 하나님도 너무하시지. 막 이런 말을 해요. 그게 Бид нар 옳지 яа гэвэл заримдаа тэгдэг те хин нэгэн хүнд ингээ ямар нэгэн асуудал гарсныг хараад ч юм уу тэлэрээ энэ сте арай хөвчлээ арай л гээд ч юм уу те бид нар бурхан одоо арай л хэтэрхий шитгэж гэдэг ч юм уу те нэг иймэрхүү байдлуудад орчгоод байдаг ярих гээд байдаг. 하나님 너무하십니까? Тэ сая юу гэсэн бэлээ? Бурхан те тийхгүй гэсэн те. 그렇지 않잖아요. 예를 들어서 뭐 욥과 같은 경우도 그렇잖아요. 갑자기 하루아침에 10명의 자녀를 싹 죽었단 말이에요. 그럴 때 욥이 믿음이 없는 사람이라면 아이고 하나님도 너무하시지. 어떻게 이렇게 10명의 자녀를 다 죽이십니까? 이럴 수 있잖아요. Тэгэхээр бид нар магадгүй Йовын талаар ингээд сорохтаа ч гэсэн тэгж бас магадгүй бурхан зүгээр 10 хүүхдийн одоо тэр цохиодохтой яах вэ? Ядаж нэгийг үлдээж бас болно доо гэдэг ч юм уу те. Магадгүй залбирахтаа ч гэсэн бид нар тэгтээ бурхантай ингээд гэхдээ бас гэж ингэх гээд байдаг. Гэхдээ тэгж биш ээ. 우리는 하나님의 하시는 일에 대해서 절대로 불평할 수가 없는 것입니다. Тэгэхээр бид нар яах вэ? Бурханы хийж байгаа ажлуудыг талаар ч юм уу те. Үнэхээр одоо юу гэдэг нь за та нэг өмнөөс нь ороод те зөвлөөл заагаад ингээд ах ямар ч ирэх байхгүй. 왜냐하면은 하나님이 하시는 일은 모두가 다 공평하시고 의롭기 때문입니다. Тэгээ яагаад тэгэхээр Бурханы одоо хийж байгаа үйлсүүд бүгд те эрх тэгш те бас ингээд зөв гэж байна. 그다음에 23절로 26절 말씀 보겠습니다. За хэдүүлээ 23-аас 26 дугаар ишлэгийг харъя. 네, 어떤 사람은 죽도록 기운이 충실하여 평강함이 아니라고 그 그릇에는 젖이 가득하며 그 골수는 윤택하였고 또 어떤 사람은 죽도록 마음에 고통하고 복을 맛보지 못하였어도 이 둘이 일반으로 흙 속에 눕고 그 위에 구더기가 덮이는구나. За 23-аас 26 нэг нь бүрэн тэнхээтэй маш ууж болоод амгалан байхдаа өөд болдог. Түүний гуй нь өөхтэй, түүний ясан чүмэгтэй хэвээр байдаг. Өөр нэг нь сайныг огт амсалгүй сэтгэлийн гашуундаа өгдөг. Тэд хамтдаа шороонд дотор хэвтэж тэднийг үт шавнаа гэсэн. 자, 이 세상에는 참 사람이 이해하지 못할 만한 것들이 있다는 것입니다. Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээр те хүн өөрийнхөө одоо хүний ухаанаар тоож бохгүй зүйлсүүд бас байдаг гэдэг хэлж өгч. 자, 그것은 어떤 사람은 죽도록 기운이 넘치고 평강하고 아니라고 먹을 것도 풍성하고 아주 윤택하고 또 윤태가 된다는 것입니다. Тэгэхээр энэ тэрний одоо нэг жишээ нь энэ дэр харагдаж байна тийм ээ. Зарим нэг хүмүүс нь эцээ хүртлээ те махшилтэй те амьдрал нь боломжтой одоо яадаг гэ те асуудал болгоно шийдэстэй ингэж явсараад чаддаг. Ингээд насардаг. 그런 사람 있잖아요. 죽을 때까지도 건강하고 먹을 것도 많고 부자고 그런 사람 있잖아요. Юу цаана магадгүй каналах те. Нөл хураараа явсараад хур баянаараа байсараад өнгөрдөг хүмүүс байдаг те. Бүх зүйл дээр ингээд одоо элбэг хангалуун бүхэн байсараад өнгөрдөг хүмүүс байдаг. 그런데 또 어떤 사람은 죽도록 마음에 고통하고 복도 맛보지 못하고 일생 동안 고생만 하다가 죽는 사람도 있습니다. Тэгээ зарим хүмүүс яадаг вэ? Энэ нэр яалтсан хүн юм бэ гэж те. Өөртөө нэг юм. Энэ бүтгэлээр тэр нь болохгүй, тэр нь бүтгэлээр энэ болохгүй бүрстэ нэг бүр зовлонгийн туйлд бүр нэг гамшиг өөр болсон. Явсараа өгдөг хүн байдаг те. 근데 결국은 뭐 그렇게 그 사람이나 이 사람이나 둘 다 죽은 다음에는 같이 흙 속에 묻히고 구더기가 덮이게 된다는 것입니다. Тэгээ сая Библи үгсэн блээ. Гэхдээ яаж ч чамаагүй
тэрч бэ, энэч бэ аль аль нь хоёулаа шорон дээр хэвтнэ гэж байна тийм. Яг ижлэхэн шорон дээр хэвтнэ. Яг ижлэхэн шорон дээр хэвтэж зогсохгүй. Яг ижлэхэн өвч тэднийг ингээд одоо үнэрлэнэ гэж хэлж. 아무튼 저 하나 물어볼게요. 그 몽골은 그 죽은 사람을 그 장례 지낼 때 뭐 땅에다 묻는 매장을 주로 합니까? 아니면 뭐 불에 이렇게 태우는 화장을 합니까? 물어볼까요, 저? 아니 물어봐도 되고 하여튼 뭐 알면 해달라고요. 그냥 매장을 많이 하는 것 같은데요. 예? 저는. 매장. 매장? 아, 땅에 네. 묻는 거? 네. 그래요. 이게 우리 한국도 예전에는 다 매장을 했었는데 이제는 뭐 음흠. 한국 알다시피 땅도 좁고 뭐 그러다 보니까 법적으로 이제는 자 거의 화장으로 다 바뀌었어요 이제. Тэгэхээр одоо манай Монгол болохоор гадагт оршуулгыг их хийх юм уу эсвэл чандралхыг их хийх юм эсвэл явахгүй. Тэгээд миний бодлоор болохоор шинэ оршуулгыг их хийдэг бахаа гэж хариулсан. Тэгээд солонгосчдод угаасаа өмнө нь мөнгө ялгаа авах нь оршуулга их хийж байсан. Одоо л нөгөө газар нутгийн өртөмжгүй болоод ирэхлээр яаж нэхлээр өөрөө юуруугаа чандралах одоо сонголтууд өргөж хийдэг болсон байгаа даа. 몽골은 뭐 이렇게 땅이 넓으니까 저도 그 차 타고 가다가 한번 그 공동묘지를 한번 봤었어요. 그 몽골에서요. 이렇게 막 묘지. Тэгээд пастор гэсэн бас Монголд ирээд машинаар явж байхдаа нөгөө юу харсан гэнэ уламжлалт одоо оршуулгын юм газрыг харсан. 우리나라는 이제 거의 매장은 없습니다. 전부 다 화장해서 그 갖다가 이제 뭐 납골함에다가 이렇게 안치라든가 뿌리든가 뭐 이렇게 땅에다 묻든가 뭐 그렇게 하여튼 다 태워요 다 이제는. 그래서 솔직히 нөгөө ингээд одоо шууд болоод орчихдгүй. Одоо жишээлх юм бол нөгөө нэг юу нэ чандрыг нь усан одоо урсгадаг ч юм уу тий. Ингээд дандаа ингээд байхгүй ингээд хийдэг юм шиг байна. 뭐 잘 살다 죽은 사람이나 고생하면서 죽은 사람이나 죽은 다음에 다 일반이라는 것입니다. Тэр одоо ингээд харах юм бол тий үнэхээр сайн байж байгаа өөд болох амжилттай байдаг өөд бол өөд болох бүр нэг хямар хайцсан байж байгаа өөд болох хоёр ялгаа байхгүй тий чандралсан ч тэр одоо тэр оршуулгдсан ч тэр аль аль нь тий ялгаа байхгүй гэж яг ижлэхэн. 자, 그런데 한 가지 알아야 될 것은 사람은 이 세상에서만 사는 것이 아니라 내세가 있다는 것입니다. Тэгээ бид нэг мэдэртэй зүйл нь юу байгаа вэ? Хүмүүс хүн энэ дэлхий дээр амьдраад зогсохгүй тий түүний дараад нь дахиад амьдрах юм амьдрал байгаад байна гэдэг бид нэр маш сайн мэдэж хүмүүсээс хэлэх хэрэгтэй байгаа. 즉 죽은 다음에 천국에 갈 사람도 있고 지옥에 갈 사람도 있다는 것입니다. Өөрөөр хэлбэл юм бол тий одоо үхсний дараа шүүхтийн адил гэдэг шиг үхэж байгаа нөхдүүд үхэж байгаа хүмүүс яах вэ? Яг тэр одоо тэр үхлийн тэр одоо зураасыг давлаа девайс руу очих юм уу? Там руу очих юм уу гэдэг шийдэгдээд байгаа шүү дээ. 또 사람은 육신만 있는 게 아니라 영혼이 있습니다. Хүн бас юутэй байлаа? Хүн махбодтой биш. Хүн бас юу байна вэ? Сүнс бас байгаа тийм ээ. 그래서 이 세상에서 뭐 평안할 때든지 고생하든지 내세를 준비한 사람은 천국에 가서 복을 받게 되는 것입니다. Тэр хүмүүстэй энэ дэлхий дээр яаж амьдэрсэн чи эн чинь өөртөө нүүдэрмхийн зур гэж бид нэр л нэг өдөр хоног өнгөрөөл 10 жил 20 жил чамтай яаж 40 жил амьдрнаа гэдэг ингээд байгаа болохоос чинь нүүдэрмхийн зур өнгөрнө гэж энэ амьдрал бол тий. 내세를 бид үдэ яаж тэрэ би очхоо хашаа буух юм уу гэдэг дээр л хүн голхох тавих хэрэгтэй. 내세를 준비하지 못한 사람은 지옥에 가서 저주와 형벌을 받는 것입니다. Өөрөөр хэлбэл тий би өөрийнхөө ирээдүйн амьдралын төлөө бэлдээгүй хүмүүс яана гэсэн бэ? Зүгээр л тий одоо тэр Josh Bourne гэж тий хараалын тэр юу там руу тий хуваарлагдана гэж. 자, 그러면 내세를 준비하는 것은 뭘까요? Бид нар тэгвэл дараах амьдралаа бэлдэнэ гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ? 네, 그것은 그리스도를 믿고 하나님의 말씀을 받아서 영이 살아나가는 것입니다. Энэ юу хэлээд байгаа гэхээр Есүс Христэд итгэхийг хэлээд байгаа тийм ээ. Есүс Христэд итгэх. За тэгээд түүнд итгээд би өөрөө энэ амьдралын явцдаа амьдралынхаа зам мөрүүдийг ханахыг хэлээд. 그래서 우리는 잠깐 동안 지나가 버린 이 세상에서 사는 것으로만 표준을 삼지 말고
내세를 준비하는 것을 제일 목표로 삼아야 됩니다. Бүрхэмжүүд байж чад үзэгтэй өнгөрөх энэ амьдрал дээр бүх анхаарлаа тавиад амьдралаа анхаарлаа тавиад ч юм уу те үед жоох өмцөх хувцас барих утас гэж ингэж хин хаан чи би гэж явах биш. Бид нэр ийшээ хүмүүс нэг одоо хууртагдаж яг энэ амьдралдаа л мөнх байх юм шиг хүмүүсийг ингээ хуурчаад байгаа даа шүү дээ. Тэгэхээр бид нэр ийм бишээр харин яах вэ те үгснээ дараа нэг л өдөр те шүүт аль нэг газар л орох гээд байна гэдэг бид нэр үүн дээр анхаарах хэрэгтэй. 그래서 27절 말씀 봅니다. 내가 너희의 생각을 알고 너희가 나를 해하려는 계율도 아노라. За зэрэглээ 27 дугаар ишлэлийг харин 27 дугаар ишлэл дээр юу юм гэхээр харагтун санаа бодлуудыг чинь болон намайг буруутгах гэсэн явуулгыг чинь би мэднэ гэсэн. 욥은 이렇게 친구들이 무슨 생각을 하고 있는지를 알고 또 자기를 해하려고 하는 그런 계율도 안다는 것입니다. Өөрөөр хэлбэл тэ яв юу гэж хэлээ. Өөрөх нь найзуудыг тэ би чиний юу бодож байгааг чи мэдэж байна тэ. Би чамд бас тэ би бас одоо тэ чиний яахыг чинь ч мэдэж байна гэдэг хэлж байгаа гэсэн. 이게 상대방의 태도와 그들의 말 몇 마디만 들어보면은 알게 된다는 것입니다. Бид нэр тэ хүмүүсийн одоо эсрэг надтай ярьж байгаа хүмүүсийн тэр хандлагуудаас нь харахтаа л тэр тухайн хүний биеийн хэлэмж тэр ам хараа яриа тэ энэ бүх зүйлүүдээс нь хараад за энэ хүн ер нь яах гэж байгаа хүн бэ? Ямар бодолтой вэ гэдэг төлөв мэдэж болдог тийм ээ. 그다음 28절 봅니다. За 28 дугаар ишлэгийг хэлээ харъя. 너희의 말이 왕후의 집이 어디 있으며 악인의 거하던 장막이 어디 있느뇨 하는구나. За 28 дээр та нар сурвалжит хүний гэр хаана байна вэ? Гин буруутны амьдрах махан хаана байна вэ гэдэг. 네, 이 말은 그 욥의 친구들이 말하기를 죄를 지으면은 뭐 아무리 왕후라도 왕의 부인이죠. 왕의 부인이라도 망하고 악인의 장막도 다 반드시 망한다는 것을 주장하는 것입니다. Тэр юу гэж хэлэхээр найзууд нь тэгж чаа тийм ээ. Гэм их юм бол бүх хүн сүрнэ. Хичнээн хааны хатан байсан ч сүрнэ тэ одоо майхны нөхөд майхандаа нуугдаад нөхдөөс сүрнэ гэж хэлдэг гэсэн. 19절 말씀 봅니다. 너희가 길 가는 사람들에게 묻지 아니하느냐 그들의 증거를 알지 못하느냐 그랬습니다. За хэдлээ 40 29 дэх ишлэгийг харах юм бол та нар аянчин хүмүүсээс асуугаагүй юм уу? Та нар тэдний гэрчлэлийг бүлээн аваагүй юм уу? 길 가는 사람에게 악한 사람이 잘 들는지 또 안 들는지 한번 물어보라는 것입니다. Өөрөөр хэлэх юм бол те чи замд явж байгаа хүмүүсээс асуугаад үзээ. Тэ? За хорон муу хүмүүс ер нь эцэстээ яа гэм бэ? Сүрдэг юм уу? Сүрдэг юм уу гэдэг асуугаад үзээ гэж. 한국 사람도 그런 경우가 있어요. 막 둘이 서로 다투다가 뭐 해결이 잘 안 되면은 야, 길 가는 사람 길을 막고 사람한테 물어봐라. 뭐 그런 말을 해요. Солонгос хүмүүс гэсэн хоорондоо тэгдэг гэнэ нэг одоо муудалцсан шүү дээ. Муудалцчаа сүулдэ болохоо гэдэг. Чи зүгээр энэ замаар явж энэ хажуугаар явж байгаа хүмүүсээс асуугаад хэнийхэн зүг байна гэдэг асуугаад гэдэг. 자, 여기 길 가는 사람은 여러 동네를 다 거쳐가기 때문에 여러 곳에서 일어나는 일들을 다 많이 보고 안다는 것입니다. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо 그 30절인가요, 목사님? 29절이요. 29절. тэгэнгүүт яа тэгэхээр энэ нөгөө тэр замаар явж байгаа хүмүүстэй аянчин хүмүүс ч юм уу те тэд нар ерөөхдөө яадаг вэ? Бүх зүйлийг мэдчихэдэг гэдэг хэлж. 그래서 그들에게 물어보면은 잘 알게 될 것이라는 것입니다. Тэр юу гэсэн бэ? Тийм учраас чи тийм хүмүүс асуу. Тэ зөрч явж байгаа хүмүүсээс асуу гэж хэлж. 이것은 또 역사적 사실을 통해서 하나님의 심판의 원리를 알라는 것입니다. Тэгэхээр эндээс бид нар харах юм ба те одоо юуны юу лээ одоо тэр нэг бодит байдлуудаас сэтгэлээ улбаалаад Бурхны тэр шийдэлийн одоо тэр юг арга барилыг ч гэсэн харж болноо гэж хэлж. 그래서 인류 역사는 모든 사람이 걸어간 길이고 그 결과입니다. Тэр хэвлээ түүхийг ч гэсэн харахад ердөө те одоо энэ өнгөрөн оцсон байгаа цаг хугацаа болсон бүтээсэн хийсэн дууссан бүх түүхүүдийг харахад яана гэсэн бэ. Тэрэн дээр нь одоо хүн Бурхны тэр одоо үйлс хэрхэн ажилдаг вэ гэдгийг харж болно гэж.
이제 성경도 보면은 그 창세기부터 아담 때부터 모든 일들을 다 성경에 기록해놨기 때문에 그것이 바로 역사잖아요. Тэгэхээр Библийг харахад ч гэсэндээ те Адамаас ахуулаад те одоо хин яасан одоо хиний удам хингэж яаж өссөн гэх мэтчлэн маш олон зүйлүүд бичсэн байдаг тийм ээ. Энэ нэг талаараа бас юу вэ? Түүх штэ тийм ээ. 이제 매일같이 일어나는 일을 기록해놓고 또 그것을 느낌을 적어놓는 것을 우리가 뭐라고 합니까? 일기라고 하잖아요. 일기. 그죠? Бид нэр одоо бас ингэж ярьдаг тийм өдөр болгон бичээд ч юм уу өдөр болгон тэмдэглээд тавьж байгаа тэр зүйлсүүдийг бид нэр болохоор өдрийн тэмдэглэл гэж бас нэрлэдэг тийм. 이제 그것이 나중에는 역사가 되는 것입니다. Тэгэхээр ер нь бол одоо болсон хийсэн бүтээгдсэн зүйлсүүдийг тэмдэглээд орхиод дараа нь түүнийг ингээ уншихыг бид нэр юу гэж хэлээд байгаа гэхээр түүх гэж хэлээд байгаа. 우리가 학교 다닐 때도 보면 역사를 배우지 않습니까? Тэгэхээр 10 жилд ч юм уу бас ийм түүхийг сурдаг тийм. 뭐 몽골도 뭐 역사 있겠죠. 역사 배우죠. 몽골도 뭐 몽골 네네. 역사는 거. 네. 몽골 역사 몇 년 됐습니까? 근데 Тэгээ Монгол ч гэсэн бас түүх байдаг шүү дээ тийм. Гэтэ Монголын түүх ер нь хэдэн жил болж байгаа вэ? Монгол улс бий байгуулагдаад хэдэн жил болж байгаа юм бэ? 예전에 역사 보면요. 그 우리나라가 고려시대 때 몽골에서 우리나라를 7번을 침략을 했더라고. 7번. Палпад нэг одоо Солонгосын импери үеийн улс байсан Кореагээд улс байсан. Тэрийг ингээ уншижсэн чинь монголчууд тэр Кореароо 7 удаа дайрсан гэж харж байдаг. 근데 몽골의 침입이란 건데, 근데 그 원인이 그 고려에서 좀 잘못했더라고요. 그 몽골의 사신을 죽였더라고요. 그래서 그나마 막 7번이나 침략해가지고는 많은 사람을 볼모로 데려가기도 하고 많은 사람을 죽이기도 했습니다. Тэрний нөгөө нэг одоо одоо яагаад дайрсан талаар ингээ уншижсэн чинь Солонгосод өөрөө буруу юм хийсэн байсан гинэ. Монголоос илгээсэн илчээд штеп. Илчийг нь хороолцсон байсан гэж. 네, 그런 게 역사입니다. Дайрсан гэсэн ийм түүх байдаг гэж бичвэр. 30절 보겠습니다. 악인은 남겨져서 멸망의 날을 기다리움이 되고 멸망의 날을 맞으러 끌려나감 같이 된다 하느니라 했습니다. За хоёулаа 30 дугаар ишлэгийг харах юм бол 30 дугаар ишлэл дээр юу нэ гэхээр хорон хүн гамшигын өдөр хэлтэрч гэлэнгийн өдөрт тэд хамгаалагддаг гэдгийг. 자, 이것은요, 이 길 가는 사람들의 말을 인용하는 것인데 악인의 생활은 심판을 기다린다는 뜻입니다. Энийг харах юм бол юу ч тэр замаар явж байгаа хүмүүс асуух үед ингэж хэлнэ гэж аахгүй. Яагаад гэхээр муу хүн буюу хорон хүний амьдрал нь шийтгэлээр хүлээж эргэлж байгаа юм аа гэдэг. 여기 그 멸망의 날을 맞으러 끌려나가게 된다는 것도 하나님의 심판을 받으러 끌려나간다는 뜻입니다. За тэгэхээр энэ дээр бас юусэн бэ? Гэлэнгийн өдөрт тэд хамгаалагддаг гэсэн тийм. Одоо тэр хамгаалагддаг буюу гэлэнгийн өдөрт тэдний хэлхтэй вэ? Очмын хуур гэлэнгийн төлөө тэднийг бүхэл үзээ гэсэн. 그다음 31절 32절 봅니다. 누가 능히 그의 행위를 변막하며 누가 능히 그의 소유를 보응하려마는 그를 무덤으로 메어가고 사람이 그 무덤을 지키리라 했습니다. За тэг 31-32 дээр хэн түүний замыг нүүрэн дээр нь хэлж хэн үйлдсэн зүйлсийг нь түүнтэй тооцох вэ? Түүнийг булшинд хүргэгдэх үед нь ч бунхан дээр нь харуул байх болно. 이 악한 사람이 잘 돼가지고서 부유하고 권세가 많고 세력이 강하기 때문에 감히 누가 그 사람에게 가서 책망하거나 면박할 수 없다는 것입니다. За энэ ямар тэгэхээр муу нэгнүүд те үнэхээр одоо юу яана үнэхээр дүүрнээ гэхдээ үнэхээр дүүрч одоо үнэхээр авч ингэж цэцгэж хөгчнөө гэхдээ яг үнэндээ тэрнтэй бол очиод чи яагаад ингэж байгаа вэ гэдээ тооцоо хийх одоо хүн бол байхгүй гэж хэлсэн. 이 세력 있는 사람은요, 그 행동이 아무리 악해도 감히 누가 가서 그 사람을 책망할 수가 못한다는 겁니다. Өөрөөр хэлэх юм бол хүч нөлөөтэй хүмүүстээр яадаг вэ? Тодорхой хэмжээний эрх мэдлүүд байдаг. Тэгэхээр тэр эрх мэдлүүдийг даваад бид нэр одоо юу гэдэг те
аливаа зүйлийг хийх боломж байдгүй гэж хэлжээ. Гэхдээ тийм учраас одоо чимээгүй хүн байдлаар ч юм уу те дүрмийг танилцуулдаг, дүрмийг даадаг ч юм уу ийм одоо нөхцөлөд байж болдог болох ч гэсэндээ эцсийн дүндээ эрх мэдлийн өмнө хинч яаж чаддгүй гэж хэлсэн. 그 악한 사람이 죽은 다음에도 이 아주 장사를 잘 지내고 또 그 사람들이 메고 가서 무덤을 잘 만들어 놓고 또 수비대를 둬서 무덤도 다 지키게 한다는 것입니다. Тэгээ эцсийн дүндээ муу нэгэн магадгүй өөд болоход ч гэсэндээ түүний одоо булчныхын чулуунд жирийн хүмүүсийнхээс илүү том шахыг үгүйсэхгүй те. Тэгээд дээр нь бичсэн альва зүйлүүд томоос гадна булчиг нь одоо өөр гэдгийг харуул манаагаар ч юм уу мануулахыг ч үгүйсэхгүй. 그다음 33절을 보면요. 그는 골짜기에 흙덩이를 달게 여기고 그 앞선 자가 무수한 같이 모든 사람이 그를 뒤를 쫓으리라 그랬습니다. За тэгэхээр 33 дээр харах юм бол хөндийн шаварч түүнийг зөөлөн нөмөрнө. Түүний араас бүх хүн дагахагаад урд нь бас тоолшгүй олон нь алхажээ гэсэн. 이거 참 재밌는 게 이 악인은 죽어도 무덤을 잘 꾸며놓고 또 수비대를 두어서 잘 지키기 때문에 그 악인이 죽어서 무덤 속에서도 아주 흙을 달게 여기는 것처럼 평안이 잘 있을 것 같다 그런 뜻입니다. Тэгээ энэ ямар утгатай хэлээ сониноор одоо хэлж болно хорон хүний муу хүний одоо сүрлийн талаар яриад байгаа шүү дээ. За гэтэл яа гэсэн бэ энэ хүүг ингээд энэ дэлхий дээр эцсийн хүртэлтэй бүр бэлхэж байгаа өстөж их нэг бэлхэж тансаглаж байгаад яа тэгээд өнгөрлөө гэж бодъё. Гэтэл ийм хүн яах вэ? Эцсийн дүндээ өнгөрлөө гэж бодоход ч гэсэндээ тэр хүнийг яа гэсэн бэ маш хүртэлтэйгээр те одоо нэг юуг нь оршуулгыг аваад явахдаа ч гэсэндээ урд нь өчнөө хүн зогсно, ард нь олон хүн зогсно. Тэгээ бүр өөрийг нь тэр хүн яа гэсэн бэ амьгүй болсон тэр биеийг нь хүртэл зөөлхөн шавраар ингээд урчж байгаа юм шиг ийм бөөцөл гэсэн те. 자, 이 말은 욥의 친구들이 악한 사람은 반드시 망한다고 주장하고 욥이 죄가 있기 때문에 환난 받는다고 하기 때문에 그 말을 욥이 반격한 것입니다. Тэр энэ агуулгуудыг яагаад Йов хэлж ийн гэхлээрэ Йовын найзууд нь тэгсэн шүү дээ. Муу хүн угаасаа л сүйтгэгдэн те угаасаа харагдана гэж ингээд хэлжсэн учраас Йов муу хүн ч гэсэн бас ингэж болдго юм аа гэдэг хэлж өгч. 네, 그러니까 악한 사람도 세상에서 잘 되고 죽어서도 잘 되는 사람도 있고 또 복을 한 번도 못 받고 죽도록 고생만 하는 선한 사람도 있다는 것입니다. Тэр эндээс дахин хэлэх юм бол те муу хүн байсан ч гэсэндээ сайн болгоны дээж гэсэн тосны сайн нэгэн торгоны юуг нь те эдэлж чад өглөөч гэсэндээ өхөө зогсохгүй амиа алсныхан дараа тэр бие хаагж гэсэндээ бусдад бас бөөцөлөх боломж байдаг юм аа гэж хэлж. 그래서 그 욥의 친구들의 그 말이 헛되다는 거예요. Тэр тийм учраас Йов хэлж байгаа санаа болохоор тийм учраас та нар зүгээр дуугавэ. Та нар шиг өвгнүүд бас байж болдог гэсэндээ тийм биш ч гэсэн үе байдаг юм аа гэдэг хэлж өгч. 이 악한 자가 망한다는 그 욥의 친구의 말은 진리지만은 반면에 악한 자가 잘 되는 다른 진리도 있다는 것입니다. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол те одоо хорон нэгэнтэй үнэхээр одоо сүйрхэн бас байж болох ч гэсэндээ нөгөө талдаа хорон нэгний шийтгэлүүд нь те тэр дороо ирэхгүйгээр тэднэр дуусах хүртлээр магадгүй те энэ дэлхийд амьдрал нь төгсөх хүртлээр жаргаж байгаа дуустдаг хүмүүс ч байдаг юм аа гэдэг хэлж. 여기 욥의 친구들은 사람이 당장에 잘 되면 복 받는 줄 알고 고난 받으면 벌 받는다고 했는데 세상에서 잠시 고통받는 것만 보고는 다른 판단을 못 한다는 것입니다. Тэр нэг явын найзуудын одоо бодлоор бол те өнөөдөр өстө сайхан хоолуул тийм бүтчихээ ерөөдөж байна гэл. Тэнгуутаа маргааш дахиад хамгийн маш бүтггүй болгоход харагдчихлаа гэл. Нөгөөдөр нь дахиад юм бодол нь ерөөдөжлээ гэдэг юм зүрхний цохилчийг савлаад амьдрал юм бодоод байна тийм. Яа болохоор юу гэсэн бэ? Тийм байдгүй маа тийм. Бүх зүйл төлөвлөгөө байдаг юм аа. Муу харах болгонд чичлээд сайныг харах болгонд нураад байж болохгүй гэдэг хэлж өгч байгаа тийм. 세상에서 잠시 고통받는 것만 보고 그것을 판단해서는 안 된다는 것입니다. Тэгэхээр бид нар юу гэдгийг хин нэгэн хүн жоохон асуудалтай байгааг харах болгонд тийм
За хоол нар ч магадгүй одоо шийтгэж хэлчихэж байгаа юм байж магадгүй ямар ч юм байгаа юм бэлээ гэдэг чи ингэж байж болохгүй гэсэн байна юм тийм. 마지막 34절 봅니다. Найдлага 34 дугаар ишлэгийг харах юм бол 이러한즉 너희의 위로가 헛되지 아니하냐? 너희의 대답은 거짓뿐이니라 그랬습니다. за 34 дугаар ишлэгийг хэлсэн мэт. Тэгэхээр та нар намайг хоосноор хэрхэн таатууруулах вэ? Тэнд худал хуурмгаас өөр үлдэх юм хариултанд чинь алгаа гэв. 그래서 욥의 친구들의 그 위로는 헛것이고 대답은 거짓말밖에 되지 못한다고 욥이 친구들을 가르쳐 준 것입니다. За тэгэхээр Йов найзуудаа тийм учраас гэсэн байд одоо зааж өгч юм тийм ээ. Альва зүйл болгон дээр бид нэр тийм хөнгөнөөр ингээд нэ туушиж болохгүй гэдэг хэлж өгч. 그렇게 얕은 진리를 깨달은 친구들이 욥을 정죄하지만 욥이 볼 때에는 그 사람들이 어리석은 사람들이라는 것입니다. Тэр Йовыг найзууд нь тийм маш ингээд нөгөө одоо хөнгөн итгэлээр тийм шийтгэж эсвэл шүүж эсвэл ингээд одоо хүлээж авч байгаа. Харин Йов тэднийг харахтаа юу гэж вэ? Тэгэхээр эднэр бол мунхаг байна гэж хэлж. 근데 오늘날도 이렇게 얕은 진리를 가진 사람들이 깊은 진리의 길을 걸어가는 사람들을 이해하지 못하고 비방하면서 악평하는 것이 바로 이와 같이 어리석은 일이라는 것입니다. Тэгээ бид нэр өнөөдөр ч гэсэндээ бастай зарим тохиолдолд өөрийгөө нэг чухам тэнгэрийн амьтан болгоод өөрөө л бусдыг зөвхөн газрын амьтан болгоод шүүгээд идэг. Гэхдээ ийм байдлууд бол үнэхээр одоо Йовын хэдгэр үү тийм мунхаг шүү гэж хэлж байна. 네, 오늘은 여기까지 하겠습니다. За ажил өнөөдөр энэ үргээд ингээд дуусгая. 네, 이번 학기는 욥기 21장까지 마치겠습니다. За өнөөдөр яг талын үзэж дуусгалаа тийм ээ. Энэ үлрэлт Йов 21-р бүлэг хүртэл үзлээ. 네, 그동안 공부하시라고 수고 많으셨습니다. За тэгээд тэгээ хоёр үлрэлтийн дур шийдвэрлээ. Йов номыг талын хүртэл үзлээ. Та нар маань маш ингээд хичээвтэй хичээнгүйл үзсэн байлаа. 네, 아니 그 문구세고 사모님 지금 들어오신 거예요? 갑자기 아까 안 오시나요? 아니요, 계속 계셨어요, 우선. 계속 계셨어요? 근데 화면이 네. 안 보이셨었는데. Би нөгөө хүүхдээ сургуультай ажил гараад тэгээд төрөөгөө ороод ирсэн. Та гэхдээ мик нь халттай, камер нь халттай ороод ирсэн тий. Тий. 근데 목사님, 목사님 사모님이 계속해서 그 카메라만 어떨 때는 끄고 계셨다가 아이가 학교에서 일이 있어가지고 거기 그 일을 정리를 하고 해서 방금 카메라를 키셨다고 합니다. 그러니까 아까 저 첫 번째 시간부터 그럼 들으셨어요? 목사 하시다 ихний цагаас ахуулаад юу байсан юм уу? Би эхлэгтэн л орсон байсан. Эхлэх байхад хичээл эхлэх байхад орсон байсан. Тэгээд 이제 орж ирээд юу 시작하기 처음부터 계셨다던데요? 좀 들으셨다고요? хамгийн эхлээд багш пастор байсан. Кампастор байхад 이미 орсон байсан. 처음부터 계셨었대요.